За сайн байцгаана уу. Элчийн үеийн шалгалт 2026 химийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулахад бэлэн боллоо. Ингээд та бүхэн элчийн ерөнхий шалгалтынхаа анализтэй танилцсан уу? За миний би боловсролын салбарт 23 жил ажилласан зөвлөх багш зэрэгтэй. За ерөнхийдөө 2005 оноос одоо тасралтгүй элчийн ерөнхий шалгалтыг бэлтгэж ирсэн ажлын туршлагатай байгаа. За нийт одоо сорилт маань 303 их сурагч хамрагдаж, дундад гүйцэтгэл нь 37%-тай. За 1-ээс 3 дугаар түвшинд 43.6, 4-өөс 5 дугаар түвшинд 20%, 6-аас 7 дугаар түвшинд 4.6%-аар үнэлэгдсэн байна. За дундаж гүйцэтгэл нь 50%-аас дээш шалгагдсан 2 сургууль, 40-оос дээш 9 сургууль, 30-аас дээш 5 сургууль, 20-оос дээш хувийн гүйцэтгэлтэй 13, 10-аас 10% түүнээс дээш 1 сургууль буюу нийт 30 сургууль одоо үнэлгээндээ хамрагджээ. За даалгаврын эзлэгчийн ерөнхийдөө өмнөх 2025 оны элчийн ерөнхий шалгалтын блюпринт барамжаалсан. За органик биш хим 23%-ийг, ерөнхий хим 21%, физик хим 30%, органик химийг 26% одоо эзэлсэн байгаа. За нийт одоо сонгох даалгаврын 40 сорилт ер нь 10-11-р ангийн суур ойлголтуудыг үнэлэх чиглэгдсэн. Тэгээд одоо бид нар даалгаврын тавилыг бол ээштэй баримжаасан байна. За ерөнхийдөө агуулгын гүйцэтгэлийг нь аваад үзэхэд органик биш химийн дундаж гүйцэтгэл 34.6, ерөнхий хим 38.3, физик хим 37.4, органик хим 29.7% гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн байгаа. За тэгэхээр органик химийн гүйцэтгэл хамгийн дундаж үзүүлэлт нь бол доогуур байна гэж харагдаж байна. За нийт сурагчдын гүйцэтгэлд 1 онооны даалгаврын гүйцэтгэлийн байдлыг та бүхэнд харуулж байна. Ингээд даалгавар 7 дээр хамгийн бага буюу 7.3. За даалгавар 12 дээр хамгийн их буюу 77.9% гүйцэтгэлтэй байгаа. За ингээд 2 онооны 23-аас 30 дугаар даалгавар хамгийн бага гүйцэтгэлтэй нь 14.5%-тай даалгавар 27, 59.4%-тай даалгавар 30 хамгийн өндөр оноотойгоор үнэлэгдсэн байна. Нийт сурагчдын маань мөн 3 онооны даалгаврын гүйцэтгэлийн байдал болохоор даалгавар 31 дээр 22.1% дундаж гүйцэтгэлтэй, даалгавар 39 дээр 63.4% дээд гүйцэтгэл нь гарсан байна. За ингээд задгаа даалгаврыг моль стихиометрийн агуулга оруулсан. Үүнд 26% гүйцэтгэлтэй, химийн кинетик 33%, йон ба хийг таних арга 24.3, органик химийн дундаж 22.6% гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн байна. За ингээд даалгавар тус хүрээр танилцуулъя. Танилцуулж одоо хүүхдүүдэд онлын товч мэдээллийг хүргье. За 1-р даалгавар маань бол электронд бүтэц өгсөн. Түүнээс ионыг нь олох байгаа. За атомуудын электронд бүтцийн баруун дээд болонд байгаа электронуудын нийлбэрийг олоход бол 12 байгаа. За ийм учраас сармаг атом нь электроныг алдаж эерэг цэнэгтэй, ионыг мөн авснараа сөрөг цэнэгтэй болдог. За энэ дээрх хариултуудаас аваад үзэхэд хөхөр нь 16 дахь элемент бөгөөд за 4 электроныг алдаж нэмэх одоо цэнэг нь 12 электронтой болсон байгаа. Ингэснээрээ бол электроныг нэгдүүлж сөрөг цэнэгтэй болно гэж үзэж байгаа. За ингээд аваад үзэхээр бид атомын бүтцээс эргэж харах хэрэгтэй байна гэсэн. За аммоний гидроксид уустдаг түнцийг олоорой гэдэг. Энэ агуулга маань бол бидний 10 дугаар ангийн сурах хүчгийн 35 дугаар хуудсанд илүү одоо дэлгэрэнгүй та бүхэнд байгаа. За эндээс өнөөдрийн даалгаварт маань бол одоо цагаан өнгөтэй тунц буудаг, магний, цайр, хөнгөн цагаан, харт тулганы ион байх боломжтой байгаа тийм ээ. За эдгээрийг бие биенээс нь ялгахын тулд одоо онцлог шинжүүдийг мэдэх шаардлагатай байдаг. Үүнээс одоо хөнгөн цагааны гидроксид бол одоо илүүдэл шүлтэндээ уусна гэд цайр хөнгөн цагаан хоёр маань бол ампер шинжтэй байдаг шүү дээ. Цайр нь болохоор Америкийн усан усмал дуусах ийм шинжтэй байсан учраас бид нар V хариултыг сонгох байсан байна. За даалгавар 3 дээр болохоор холбооны энергийн буурах дарааллаар байрлуулах байсан.
За холбооны одоо тоо буюу түүний ирэмб гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр холбооны тоо эсэх тусам холбооны урт нь багасж ойртож ирснээр түүнийг салахад зарцуулагдах энергийн хэмжээ өсдөг. За ийм байгаа учраас давхар холбоон дээр бол илүү их энерги байна гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр 3, 2, 1 гэсэн холбооны ирэмб буюу холбооны тоогоор нь бид нар бууруулах дараалалд байрлуулад ингэхээр V хариулт маань зөв байсан. За химийн холбооны тухай онолоо бол бид нар бас 10 дугаар ангийнхаа сурах хүчгээс бас судлах боломжтой. За 4 дугаар даалгавар болохоор 10 дугаар ангийн агуулга байгаа. За ингээд массын концентрацийг олох байгаа. За энэ дээр бид ерөөсөл массын концентрат бол массыг эзлэгүүнд харьцуулсан харьцаа гэдэг энэ томьёонд орлуулаад бодох даалгавар байсан. За үүнд хамгийн гол нь хүүхдүүдийн гаргадаг алдаа юу вэ гэхээр эзлэгүүнийхээ нэгжийг одоо шилжүүлэхгүй бодох зүйл гарч ирнэ тийм ээ. За энэ дээр бол одоо 20 гэсэн хариу гараад бодолтын багш нь хийцэн байгаа учраас A хариулт зөв байна. За даалгавар 5 дээр за эргэх уруул буюу тэнцвэрт байхад аль мэдээлэл нь зөв бэ гэхээр за бид нар 10 дугаар ангийн 54 дугаар хуудсанд эндгээр онол байгаа. Гүнзгийрүүлээд 11 дугаар ангидаа мөн судалдаг. Үүний агуулга бол 58 дугаар хуудсанд байгаа. Тэгэхээр бид эргэх уруулын одоо онцлогийг мэдж тийм ээ. Түүнийг одоо зайлшгүй ойлгож мэдж авсан байх хэрэгтэй. Эдгээр хариултууд дотроос бүх хуудсын концентрац нь тогтмол байна. Тэгээ шулуун ба буцах уруулын хурд ижил хурдтай байна гэдэг хоёр мэдээлэл маань бол зөв байсан учраас бид нар C хариултыг сонгож байгаа. За ийм байна тийм ээ. Тэнцвэр гэдэг бол ерөнхийдөө бол их бүтээгдэхүүн бодисоос хамаараж ингээд хугацаанаас хамаарч өөрчлөхгүй болохыг үеийг л химийн тэнцвэр гэж хэлээд байгаа. Тэгээ шулуун ба буцах уруулын хурд тэнцвэр гэдэг. Тэнцвэр аль талдаач тогтож болно гэсэн онол байгаа. За даалгавар 6 дээр болохоор А металлын зарим шинжийг харуулжээ гэсэн юм тийм ээ. Тэгэхээр бид нар энд металлын одоо шинж чанарыг бид 8 дугаар ангиас илүү дэлгэрүүлээд үздэг тийм ээ. Хүүтэн усанд оролт орох, хүчилтэй оролт орох гэд бусад одоо. За ингээ 10 дугаар ангидаа бид нар бас оксидуудыг нөөцлөгчөөр нь яаж металлыг гаргаж авах вэ гэдэг аргуудыг идэвхтэй игнэнд нь үндэслэж тодорхойлсон байдаг. За энэхүү даалгаврын хувьд бол бид нар хүүтэн устай оролт ордоггүй, сулруулсан давсны хүчилтэй ордог. Оксидыг нөөцлөгчөөр халаахад орол явагддаггүй гэсэн энэ хариултыг одоо шин чанарыг агуулсан байгаа нь бол одоо магний байгаа. За үүнийгээ бол мөн 77-аас 78 дугаар хуудаснаас бол дэлгэрүүлж хүүхдүүд маань судлах шаардлагатай байна. За даалгавар 7. За хамгийн одоо бага 1 онооны даалгавар дээр хамгийн бага гүйцэтгэлтэй байсан даалгавар байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө тухайн үйлдвэрлэлүүдийн ерөнхий одоо процесс тэгээд одоо үе шат бүрийн орчин нөхцлүүдийг зайлшгүй судлах шаардлагатай байгаа мэнтээс харагдсан. За ингээд энэхүү даалгавард бол хөхрийн хүчлийг үйлдвэрлэх контактын процессыг үйдэх одоо катализатор болох тийм ээ. Ямар катализаторыг ямар температурт ямар даралтын нөхцөлд энэхүү үйлдвэрлэлийн процесс явах вэ гэсэн ийм даалгавар байсан. За энэ дээр бол бид түрүү C хариултыг авна. За энэхүү агуулга бол 10 дугаар анги 11-р ангид мөн л одоо гүнзгийрсэн агуулгаар орж ирж байгаа. 10 дугаар ангийн хуудас 97, 11, 111 дээр энэ зурган бүдүүчээрээ ингээд дараах байдлаар харагдсан байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо үе шат бүрд нь ямар катализатор, ямар орчин нөхцөлийг нь бол сайн одоо ойлгож, харж, харьцуулж явах шаардлагатай байна. За даалгавар 8-ийн хувьд бид нар 10 дугаар ангийн агуулгыг авсан багш нь за ингээ био түлшийг хэрхэн одоо ямар хөдөлгөөрт хэрэгэлдэг вэ гэсэн асуудал байгаа. За эндээс бол суудлын автомашинд ашиглах байгаа. Ингээд ерөнхийдөө бол суудлын автомашины биоэтанолын үйлдвэрлэлийг хэрэглээ болгох авч үзэн ингээд ургамлаас гаргаж авдаг байгаа тийм ээ. За даалгавар 9 болохоор бид ерөөсөө 9-р ангиас бид нар органик химийн үндсэн онолуудаа ороод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр алкан, алкен гэх мэтчин нөөц устөрөгчд бусад органикээ зайлшгүй одоо онцлог урваллуудыг мөн явагдах шин чанаруудыг нь бол одоо ойлгож тогтоох, түүнийг одоо өөрөмшүүлэх шаардлага байна. За энэхүү даалгавар дээр бид нар алкены химийн шин чанарыг харуулсан урваллуудыг сонгох байгаа. За ингэхээр алкен маань бол 2
тогтсон холбоотой байгаа учраас нэгдэх урвалд орно. Тэгэхээр нэгдүгээр урвал буюу устрагчийг нэгдүүлнэ. Мөн галгент устрагч, тэгээд ус, мөн полимерч урвалд гэсэн ийм орхон онцлогтой байгаа учраас 1, 3, 4, 5 гэсэн урвалуудыг сонгох буюу D хариулт байжээ. За даалгавар 10 органик нэгдлийн нэршил. За энэ нэршлийг бол одоо мөн л одоо бид нар 9-р ангиас үзсэн байгаа. За ингээд хоёрсоо холбоотой нэгдлийг нэрлэх ер нь бусад ямар ч нэгдлүүдийг нэрлэхэд дараах одоо байдлаар бүтцэн байдаг тийм ээ. Халагч бүлэг, угтуур, дагвар буюу анги бүлгийг ингээд зааж өгсөн байх хэрэгтэй байдаг. Энэ дөрмөө бол бүгд одоо мэдэх ёстой. Мөн одоо энэхүү нэгдлийн хувьд бол хоёрсоо холбоо ойр талаас нь дугаарлах мөн хамгийн урт хэлхээ гэдгээ сонгох ёстой байгаа тийм ээ. Тийм учраас 2 метил пентиен 1 гэсэн хариулт маань бол одоо зөв хариулт байсан. Тэгэхээр бид нар одоо нэршлээ одоо ЮПАК нэршлийн одоо үндсэн суурь ойлголтуудын үүлийн дарааллыг ойлгож авах нь чухал байна. За 11-р даалгаврын хувьд одоо бид нар одоо молекулуудын химийн холбоос идэв молекулоор яагаад хэлбэртэй байдг вэ гэд 11-р ангидаас судалсан байдаг ш. Тэгэхээр молекулын хэлбэрийн тухай даалгавар байсан. За энэ үүний хувьд бол аммиак ямар хэлбэртэй вэ гэд. За зөв хариулт нь бол одоо гурвалжин пирамид. Яагаад гурвалжин пирамид байгаа вэ гэд бид нар боор H3-тай харьцуулан судалдаг тийм ээ. За азотын хувьд бол 5 дугаар бүлэг байгаа учраас гадаад давхраандаа бол чөлөөт хос 2 хос электрон 1 байгаа. За түүний ерөнхийдөө бол аммиакийн төвд оршиж байгаа азотын атом бол 3 устрагчийн атомтойгоо коvalентойгоо холбогдоод за тэгээ хэлбэр үүсэх шалтгаан нь юу юм бэ гэхээр электрон хосууд нь бие биенээсээ аль болох хол байхыг гэрмэлцдэг гэсэн онол байдаг тийм ээ. Электрон хосын түлхэлцлийн онол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр азот дээрх хослоогүй электроны хос нь бусад одоо холбооны электронуудыг хүчтэй түлхдэг учраас молекулыг хавтгай биш ингээ пирамид хэлбэртэй болгоод өгсөн байгаа. За тэгээ түүнээс шалтгаалаад одоо өнцгөн мөн 107.8 градус гэж харагдаж байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол молекулын хэлбэрийг тогтоохдоо төвийн атомынх нь одоо гадаад давхраанд байгаа электроны хэдэн одоо холбоонд оролцсон байна. Хослоогүй электрон чөлөөт хос хэд байна гэдгийг харж хэлбэрүүдэд тогтоодог байгаа шүү дээ. Тийм учраас одоо энэ молекулын хэлбэрүүдээ бас мөн сэргээр санах шаардлагатай байгаа учраас 11-р ангийн сурах хүчгийн хуудас хүчийг дахин судлах нь одоо бас чухал байна гэж байна. За даалгавар 12-ийн хувьд бол бид нар лабораторийн багаж ер нь туршилтын багажуудыг ер нь ямар төрөлд хэрэглэх вэ гэсэн юм даалгавар байгаа шүү дээ. Тэгэхээр 8-р ангиас л бид нар лабораторийн багаж хэмжилтийг яаж хийх үү гэдээ үзэж судалж эхэлдэг тийм ээ. За тэгээ 10-р ангитай бол мөн ингээл титрэлтийн багажтай танилцах гэх мэт ууршуулах, давс гаргаж авах гэд ингээд явдаг байгаа. За энэ дгээр даалгаврын хувьд бол ерөөсөө л ууршуулах явж байгаа багажийг л тодорхойлох байсан учраас D хариултыг сонгож байгаа. Даалгавар 13-ийн хувьд болохоор бид нар моль стихиометрийн онолын хүрээнд молин массыг тооцоолж олох ийм даалгавар байсан. За бид нар ерөөсөө боцинтой хэмжээ молин масс мөн молийн эзлэхэн авокадрогийн тоотохтой хэрхэн хамааралтай байгаа гэсэн энэ гурван хамаарал дээр л одоо тулж одоо ойлгож авсан байдаг тийм ээ. За энэхүү нэгдлийн хувьд бол молин массыг нь олох байгаа. Тэгэхээр массыг моль тарцуулсан харьцаагаараа гэдэг ингээ болохоор 98 г молийн хасах нэг зэрэгтэй буюу хөхрийн хүчлийн молин масс гарч ирж байна. За тэгэхээр бид нар 10-р ангийн мөн одоо хуудас 8, 11-ийн хуудас 9-р хуудасуудад эдгээр онолууд маань байгаа. За даалгавар 14. За ерөнхийдөө бид нар энэ дээр бол химийн тэнцвэр. За тэнцвэрийн ойлголт бол маш чухал ойлголтын нэг байдаг тийм ээ. Химийн үйлдвэрлэлийн одоо удирдах, жолоодох. За тэгээ ямар нөхцөлд одоо урлагийн гарцыг ихсүүл. Ерөнхийдөө бол химийн тэнцвэрийн шилжилтийн тухай ойлголт орж ирж байгаа. За энд ингээд багшин та нарт хүснэгтээр оруулж өгсөн байна. За их бодисын концентрацийг ихсэхэд бүтээгдэхүүн үүсэх чиглэлд буюу за ерөнхийдөө бид нар энэ хариултан дээр багшинд баруун шулуун уруул гэдээсэн байгаа. Эрэх уруул маань бол одоо шулуун буюу буцах гэсэн хоёр уруул байгаа тийм ээ. Бид нар бүтээгдэхүүнээ бол баруун тал, их бодисоо бол зүүн тал гэж яддаг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо үүнийг аль үгээр нь бол одоо бас танил болсон байх ёстой. За тийм учраас одоо их бодисыг
нэмээд байх юм бол одоо бүтээгдэхүүн бууруулал их бодис үүсгэж буюу зүүн буцах уруул гэж багш нь бичсэн байна тийм ээ. За мөн бүтээгдэхүүн бодисын концентрат үүсэж байгаа бүтээгдэхүүний орчноос нь одоо холдоход байвал бас уруул хаашаа шилжих вэ гэдэг зүйлийг бас ойлгож авах хэрэгтэй. Үүн дээр л одоо бүтээгдэхүүн үүсгэх чиглэл буюу их бүтээгдэхүүн бодисын хэмжээ нэмэгдэх нь тийм ээ. Гарц. За даралт. Даралт эзэлхэн хоёр уруу хамааралтай байдаг дээр үндэслэн байгаа. Даралтын нөлөөвөл тэгэхээр даралт ихсээд байх юм бол эзэлхэн буурах тийш. Буураад байгааг нь яаж мэдэх юм бэ гэхээр тухайн уруулынхаа хувьд мойлын тоог нь харахад одоо илүү хурдан оновчтой байдаг. Тийм учраас мойл бага тал руугаа шилжинэ гэж үзнэ. Даралтыг бууруулахаар эзэлхэн ихсэх учраас мойл их тал руугаа. За ингээд тухайн уруул маань экзот юм уу, эндот юм уу гэдэг юм харна тийм ээ. Тэгэхээр шулуун уруул нь экзот байх юм бол буцах уруул нь эндо гэдэг. Энэ хоёр маань эсрэг процесс гэдгийг бас хүүхдүүд маань санаж явах шаардлагатай. За бидний даалгавар төгсөн уруулын хувьд бол системийн даралтыг нэмэгдүүлвэл юу болох вэ гэсэн байна. Тэгэхээр сая даралт нэмэгдүүлэхээр эзэлхэн буурна гэсэн байгаа шүү дээ. За ингээ буурах учраас ерөнхийдөө бол бидний их бодисын талд 2 мойл, бүтээгдэхүүн талд маань бол 3 мойл хий өссөн байна. Тэгэхээр уруулын хурд нэмэгдээд тэнцвэр зүүн тишээгээ шилжинэ гэсэн энэ C хариултыг авах нь одоо зөв байсан байна. Тэгэхээр энэ одоо тэнцвэрийн шилжилтийг бол бид нар Ли Шотланд зарчим гэж танилцсан байгаа шүү дээ. 10-даа 11-дээ ингээ 2 жил одоо ингээ судалсан байгаад байгаа агуулга. Тийм учраас бүгдээрээ энэ дээрх одоо багшийнхаа өгсөн хүснэгтний зөв тогтлыг бол маш сайн одоо харж уруулууд дээр хэд хэдэн уруул дээр дасгал дадлага хийхэд сэргээн санахт бол тэнцвэрийн шилжилтийг бол олоход одоо боломжтой. За даалгавар 15 дээр болохоор бид нар энергийн диаграм ашиглаад катализатортой явагдах уруулын идэвхжлийн энергийг олно гэж. За идэвхжлийн энерги гэж юу юм бэ гэхээр бид нар одоо 10 дугаар ангид уруулын хурд дээр үздэг тийм ээ. Тухайн уруул явахад шаардлагатай хамгийн бага энергийг идэвхжлийн энерги гэж хэлдэг гэдэг. Ерөнхийдөө бол одоо уулын орой дээр төсөөлөд үзэх юм бол түүнийг давж гарч чадах тухайн одоо бодисын хамгийн бага зарцуулах энергийг хэлэх гэдэг шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө бидэрт катализатор энд 2 катализаторгүй катализатортай гэсэн 2 зураглал байна тийм ээ. Тэгэхээр катализатор нь бол уруулын идэвхжлийн энергийг бууруулдаг учраас уруул хурдан явдаг гэдэг ингээ бид нар үздэг шүү дээ. Тийм учраас бид нар катализатортай уруулах буюу доотлын мөрийгаас тийм ээ. Одоо диаграм маань олох гэдэг шүү дээ. За тэгэхээр 150-аас за хамгийн бага энерги асуулт энерги нь 150 байна. За ингээд их бодис бол 100-аас энерги нь бол 100 байгаа учраас 105-аас 100 хасаад за ингээд 50 кJ гэсэн хариултыг авсан байна. За энэ энергийн диаграм дээр бид нар хэд хэдэн ойлголтыг хүүхдүүд маань санаж явах хэрэгтэй байдаг тийм ээ. Одоо бүтээгдэхүүн бодис их бодис хоёрын хооронд байгаа бол тэр 25 100-гийн хооронд юуг илэрхийлдэг байх вэ гэх тийм ээ. Тэгэхээр уруулын дулааны илрэл буюу дельта H байна гэд. За тэгээ буцах уруулын идэвхжлийн энерги нь хэд байх вэ гэх юмшил ингээд хувиргаад энэ энергийн диаграм дээр бол ажилдаг байгаа. Тэр үүнийг хүүхдүүд маань бас мөн ингээд сэргээн санаж харах шаардлагатай байна. За даалгавар 16. За сурах хүчгийн 11-р ангийн хуудас 21-с 22 дээр иончлалын энергийн тухай ойлголт байдаг. За ингээд иончлалын энерги гэдэг маань бол ерөнхийдөө бол 1 моль электроныг салахад зарцуулагдаж байгаа энергийг хэлдэг тийм ээ. За дараах хүснэгтэнд ингээд натрийн, магний, хөнгөн цагаан цахиур гэсэн одоо 4 элементийг сонгоод ингээд 4 элемент нь бол 1-ээс 4-р бүлгийг бас сонгосон ийм харьцуулсан тоо үзүүлэлтүүд өгсөн байна. За үүндээс одоо хөнгөн цагааныг нь сонгож 4-р иончлалын энерги яагаад 3 дахь иончлалын энергиээс огцсон бэ гэснийг тайлбарлаарай гэсэн ийм даалгавар байсан. За тэгэхээр бид нар ерөнхийдөө бол хөнгөн цагаан маань бол 3 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраанд 3 электронтой байгаа. За тэгэхээр 3 электроныг бол нэг-нэгээр салахад зарцуулагдсан энергиуд бол ингээд 578, 1817, 2745 гээд 3 дугаар иончлалын энерги 2745 байтал 4 дугаар иончлалын энерги нь 10542 болж одоо огцон өссөн тоо утга байна тийм ээ. За үүний шалтгаан ерөөсөө л 4 дахь электрон дүүрсэн дотоод давхаргаанаас салж байгаа харуулж байгаа.
За бидний сурах хүчгээр бол одоо магний дээр жишээ авсан байдаг тийм ээ. Магний бол 1 2 гэдэг ингээд гадаадах хураанда 2 электронтой 1451 байтал 3 дугаар янчлан 7733 болсон байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л тэр дотоод давхаргаас салж байна. Мөн одоо ингээд дотоод давхаргаас одоо электроныг салгана гэдэг маань илүү их одоо цөмдөө татагдсан ийм одоо энерги одоо түүнийг салгахад зарцуулах энерги нь их байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар бас иончлын энерги 1 2 3 4 гэх мэт одоо ингээд чаашлаад ингээд иончлын энергиудын тэгшлэлийг хүртэл одоо бичих чадварт суралцах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр өмнөх иончлын энергийн одоо энэ зөв тогтлоо бол бүгдээрээ бас баттах нэ. За даалгавар 17 болохоор аль мэдээлэл нь үргэлж зөв байх вэ гэсэн. За энэ маань за ингэхээр одоо нэгдэлдэх бүх эсэлтгүүн юм нийлбэр тэг байна. Давсан дахь натрийн эсэлтгүүн юм эерэг байна. Нэгдэл хлорын эсэлтгүүн юм бол сөрөг байна гэдэг. За тэгэхээр бид нар үндсэн дэд бүлгийн элемент 1А-гаас 3А бүлгийн металлууд нь бол одоо ямагт бүлгийн дугаартаа тэнцүү эерэг эсэлтгүүн юмтай буюу валенти электрон нь бол одоо тогтмол одоо байдаг тийм ээ. 1-р бүлгийнх нь 1 2 3 гэх. Тэгэхээр 4-р бүлгээс хоошоо бол бид нар хувьсах валенттай болж ирдэг шүү дээ. Тэгэхээр валент эсэлтгүүн юм хоёр бол тоо утгаараа тэнцүү тэмдэглээгээрээ ялгаатай байдаг. За ингэхээр бидний зөв хариулт маань бол 1 2 байсан тийм ээ. За холоор яагаад биш байсан бэ авахгүй байгаа вэ гэхээр холоор бол 1 электроныг нэгдүүлээд хасах нэг болдог байгаа шүү. Тэгэхээр холоор бол одоо хасах нэгээс гадна нэмэх 7 хүртэл ингээд хувьсах эсэлтгүүн юмдаг үзүүлдэг. Гадаад давхрын дахь электроны тоо ихсэж байгаа тохиолдолд одоо ингээд эсэлтгүүн юмын тоо утгууд бол нэмэгддэг байгаа. Үүнийг бид нар бол одоо 11-р ангидаа мөн атомын электронд бүтцийн дээр илүү одоо нарийн диаграмаар нь илэрхийлээ тийм ээ. Электроны бүтцийг ингээд зурж мөн бичиж ингэж авдаг шүү дээ. За даалгавар 18 болохоор хурдны бодлого нь тийм ээ. За бид нар хурдыг бол 8-р ангиас энэхүү том яны тухай танилцж эхэлдэг байгаа. Урлагийн хурд гэж юу вэ гэхээр тодорхой хугацаанд явж байгаа бодисын концентрацийн өөрчлөлтийг бид нар хэлж байгаа. За энэ дээр хамгийн гол бидний одоо хүүхдүүдийн маань гаргадаг алдаа бол тэмдэг алдах гэдэг тийм ээ. За А бодис маань бол их бодис байгаад байна шүү дээ. А бодисын концентрац тэг 10.7 мол байснаа 20 минут явсны дараа цэг 168 болсон байна. Урлагийн хурдыг олно гэсэн байна. Тэгэхээр бид нар нөгөө концентрацийн өсөлт бууралтаа харах шаардлагатай болдог тийм ээ. Хугацаа явах тусам их бодисын хэмжээ буурч тэгээд бүтээгдэхүүн бодисын хэмжээ will өсөж байдаг байна. Тэгэхээр бид нар нөгөө бууралж өсөж байгаа учраас нэг хасах сүрэг буюу эерэг тэмдэгтэйгээр одоо C2-оос C1-ийг хасдаг тийм ээ. За энд бол А бодис маань бол их бодис байгаа учраас хасах тэмдэгтэй хасах гэж таалсан дотор тэг 168-аас тэг 10.7-г хасаад ингээд тэг 1001 гэсэн юм хариулт гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бидний хамгийн гол нь тэр бууралтыг илэрхийлж байгаа сүрэг тэмдэгэ хайж тооцох юм бол бас тооцоо маань буруу болох тийм ээ. Тэнд ийм бас алдаа үүсдэг байгаа. За металлын идэвхий эгнээ. За энэ идэвхий эгнээг бол одоо бид нар 8 дугаар ангидаа түрүү хэлсэн тийм ээ. 8 дугаар ангидаа 10 дугаар ангидаа ингээд дэлгэрүүлээд үзэж байгаа. За энэ даалгавар маань бол бас одоо сулруулсан хүчил буюу устдаа уралд орох шинжээр нь X, Y, Z 3 металлыг харьцуулсан. Энэ харьцуултыг ажиглаад өсөх дараалалаар нь идэвхийх нь өсөхөөр одоо байрлуулна гэсэн байна. За тэгэхээр Z металл маань бол одоо сулруулсан хүчил устдаа хоёултаа нь уралд орж байгаа. За тэгэхээр хамгийн идэвхтэй байна гэсэн үг тийм ээ. За ингээд аль алинтай нь уралд орохгүй байгаа Y бол хамгийн идэвх муутай гэдэг. За зөвхөн хүчилтэй нь уралд ордог устдаа уралд орохгүй X нь дундаж идэвхтэйгээд ингээ байрлуулах юм бид нар Y, Z гэсэн ийм хариултыг сонгох байсан. За энэ маань бас одоо ингээд 100% гүйцэтгэл рүү бас төхөөгүүл даалгавруудын нэг болоод байна тийм ээ. Тэгэхээр бид нар бас энэ энгийн одоо суур бодлогоудаа бас сэргэн санах нь чухал байна. За 10 дугаар ангийн мөн агуулга байна. За ингээд бид нар бас энэ 9 дөөч үзсэн байгаа. За 10 даа бол одоо бид нар энэ дээр багш нь хуудас 120-ыг уншаад бас хичээний шин чанар бид нар химийн уруул явагдахад
ер нь хими урвал гэж юуг хэлэх вэ гэхээр бид нар хэлдэг штэ хуучин холбоо тасарч шинэ холбоо үүсэж байгаа энэ процесс бол хими урвал юм аа. За тэгвэл хуучин энэ урвалд эцэн бромын хооронд явагдаж байгаа урвалд ямар холбоо тасраад ямар төрлийн холбоо үүсэж байна гэдгийг олох даалгавар байсан тийм ээ. За тэгэхээр бид нар эцэн маань бол хоёрсон холбоотой учраас хоёрсон холбооны нэг нь сигма нэг нь пи холбоо байдаг. За ингэх юм учраас нэг сигма ба пи холбоотой хоёрсон холбоо маань бромыг нэгдүүлснээр дан холбоо шилжиж байгаа учраас үүссэн холбооны төрөл бол сигма буюу ингээд зөв хариулт маань бол D байсан байна. За гурвалсан холбоо байсан бол бид яах вэ гэхэд бас бодож болно тийм ээ. Тэгэх юм бол 1 сигма 2 пи холбоо байжээ. Гэт ингээд бас холбооныхоо төрлүүдийг хараад явах одоо бас чухал байх нэ. За 21-р даалгаварт болохоор бид нар полимерийн тухай. За полимерд маань бол одоо бүтцийн нэгж тийм ээ. Одоо ямар байх вэ? Ямар полимер одоо энэ дээр хэрэглээ ямар байх вэ? Юунд хэрэгэлдэг? Ямар онцлогтой гэх мэтлэн олон зүйлүүдийг бид нар энэ 10 дугаар ангид судалсан байгаа хэрэглээтэй тийм ээ. За энэ даалгаврын хувьд бол ер нь ямар мономерээс үүссэн полимер болохыг олох байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол дээрх полимерыг харах юм бол энэ нь бол нэмэгдэх ингээд гинжийн холбоо үүссэн юм полимерч гурлаар үүссэн байгаа нь бол харагдаж байна тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд давтагдаад байгаа n дахин давтагдаад байгаа нэгжийг нь тодорхойлох бид нар шаардлага үүсэж байгаа гэсэн үг шүү дээ. За ингэ тийм учраас одоо полимерийнхоо гинжийн хэлхийг бүгдээрээ хараад судлан тийм ээ. За ингээ хараад үзэхээр давтагдаж байгаа нэгж нь CH2 C холоор 2 байгаа нь харагдаж байна. За тэгэхээр нэмэгдэх полимерч гурвлын үед бол одоо мономерийн хоёрчийн холбоо задраад хажуугийн атомтойгоо ингээд гинжийн холбоогоор үсэд n дахин холбогдоод явдгийг бид нэр ингээд бас сэргэн санаж харна тийм ээ. Харах хэрэгтэй. За ингээд мономерийг сэргээхдвэл давтагдах нэгждэх нүүрстрэгчийн атомууд хоорондоо буцааж хоёрчийн холбоог нь тавиад харах юм бол одоо мономерийн бүтэц гараад ирнэ. Тэгэхээр CH2 хоёрчийн холбоотой C холоор 2 буюу нэрлэх юм бол 1 D холоор эцэн байсан байх нэ. За тэгэхээр бид нар энэ дээр аль хариултыг сонгох байсан бэ гэхээр D хариултыг сонгох хэрэгтэй байсан байна тийм ээ. За даалгавар 22. За молекулын концентрацийг олох. Мөн одоо бидний масс молекулын концентрацийг 10 дугаар ангидаа судалсан сурахчгийн хуудас 14-т эндгээр онлого. За бидгээр бодлогын маань ер нь бодлогоо бодохдоо бид нар өгсөн нөхцлөө бол маш сайн тооцоолж бодох алхмуудаа гаргаж авах шаардлагатай байдаг. За энд ингээд бидний хувьд бол одоо азотын хүчлийн 315 г. За уусмлын эсэлхүүн 1.5 литр. За ингээд молекулын концентрацийг олох хэрэгтэй байна. За молекулын концентрацийг олохын тулд бид нар тухайн нэгдлийнхээ молекулын массыг олох юм. За ингээд молекулын масс нь 63 орно тийм ээ азотын хүчил. За нэгдүгээр алхам бол азотын хүчлийнхээ молекулын массыг олсон дээрээ үндэслээд молекулын тоог нь олно. За ингээд 315-ыг 63-д орохоор тэг зууны 5 мол гарч байгаа. За молекулын концентрацийн томьёо маань бол молийг эзэлхүүнд харьцуулна. Тийм учраас тэг зууны 5 молигоо хуваахан 1.5 литр гэдэг ингээд бодохоор 1.1 мол литр буюу 1.1 том эм үсгээр бас тэмдэглэж бас болдог тийм ээ. За ийм тооцоогоо. Тэгэхээр бид нар молекулын концентрац маань бол одоо цаашлаад моль стохиометрийн одоо бусад одоо хасарсан бодлогуудын онлын маань суурь болдог учраас бүгдээрээ бас энэхүү тооцоог бас сайн ойлгож өөрийн болгож авах хэрэгтэй. За 10 дугаар ангийн мөн одоо хуудас 19-с 22 тусгасан байдаг. Бодисын цэвэрлэлийн зэргийн тухай сэдв байгаад байгаа тийм ээ. Ингээд цаасан хроматографи аргаар одоо хроматографиг яаж болгодгийг, хроматограммаг яаж унших уу гэдэг энэ ойлголтуудыг бол одоо харсан байх ёстой. За энэ даалгаврын хувьд бол бид нар ерөөсөө л энгийн одоо эхлээл ямар хроматограммын аргаар бодис ялахад ямар ойлголтуудтай байх ёстой бэ гэдгийг ингээд шалгах үнэлгээний даалгавар байсан. За маш энгийн түвшний даалгавар гэсэн үг тийм ээ. За багшны хажуу талд бас харьцуулах бас бүтцийг харуулсан байна. За бидний зөв хариулт бол D байсан. За нэгээр юуг тэмдэглэсэн бэ гэхээр ерөнхийдөө бол дээж байгаа тийм ээ. Дээжийн гарч байгаад одоо хар харандаа гарч зурна гэдээ бид нар үзсэн байдаг тийм ээ. 1 см
цааснаас тийм ээ доотлын болгоноос 1 см-ийг зураад хар харамтайгаар зурнаа гэд. За ингээд энэ гараа гэж нэрлэх буюу эхлэх шугам гэж нэрлэж байгаа. За эхлэх шугамын мөн одоо дараачийн бидний асуулт бол 3 дахь дураасаар бол тогтвортой бааз гэж байгаа. За тогтвортой бааз, хөдөлгөөнтэй бааз гэсэн хоёр ойлголт орж ирж байгаа. Тэгэхээр хөдөлж байгаа хөдөлгөөнтэй бааз гэдэг маань бол одоо хроматограммыг явуулж байгаа уусгагч байгаадах тийм ээ. Уусгагч буюу бусад органик уусгагч нь маань одоо уусах явцдаа одоо дээжийг уусгаад ингээд өнгөний дагнаас үүсгэж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр хөдөлгөөнтэй фаз гэдэг маань бол дээж байх нь ерөнхийдөө доктортой фаз гэдэг маань бол одоо цаас байх нь шүү дээ. Ингээд бидний бол зөв хариулт нь бол D хариулт байсан. За тэгэхээр бид нар бас энэ дээр бас нэг уусгачийн барай гэсэн ойлголтыг бас мэдчих шаардлагатай тийм ээ. Уусгачийн барай гэдэг хамгийн дээдлийн зураас илэрхийлж байна тийм ээ. Тэгээд мөн одоо бид нар үүнийгээ бас баригдах бактерийг тооцоолох гэдэг ингээд даалгавраа өргөжүүлээд тэгээд явдаг шүү дээ. Тэгээд дээжинд одоо жишээлбэл хажуудлын AVC гэсэн одоо өнгөний тийм ээ холц харуулсан хроматограммаас хүртэл X гэдэг дээж бол одоо А бодгих бодогчдыг агуулсан байна, В бодогчдыг агуулсан байна гэж уншчих юм уу тийм ээ. Хроматограммыг хэрхэн унших уу гэдгээ бас бүгдээрээ харах хэрэгтэй байдаг. Нэг толгой бол нэг бодисыг илэрхийлнэ гэдгээ мэдэх хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө AVC гэдэг энэ одоо харьцуулах 3 өнгөний дагныг гэтэл C бол одоо холимог байна. А нэг толгой байвал одоо цэвэр бодис байна гэдэг ингээ хроматографыг явуулаад хроматограммаа эргүүлээд одоо хөрвүүлээд уншдаг байх. А хідэн одоо бодис байгааг олдог байх гэсэн энэ хроматографийн онолуудаа бол бас манай хүүхдүүд маань бол харж сэргээ санах одоо хэрэгтэй байна. За бид нар 11-р ангидаа ерөнхийдөө бол бас мөн одоо хийн хуулийн тухай үздэг. За физик дээр бас бид нар энэ хийн хуулийг бас судалсан байдаг тийм ээ 11-р ангид. За дараах бодлогын хувьд бол 570 мм мөнгөн усны багантай. За ийм даралтанд тэг градус турааж авсан 20 литр хийн хэвийн нөхцөлд ямар эзлэх үнэтэй вэ гэсэн тооцоо их байна. За тэгэхээр бид нар бойл марат гел-усаки хуулийн нэгтгэл ашиглаад бодох нь бол одоо энэ оновчтой байна. За өгсөн зүйлүүдэд мөн л одоо бодлогынхаа өгөгдлийг ялах хэрэгтэй байна. За даралт нь 570 Т1 нь тэг градус буюу 273 Кельвин. За эзлэх нь 20 литр гэдэг. За тэгээ бид нар хэвийн нөхцөлд гэж олох учраас хоёр дахь нөхцөлөө аваад үзэх юм бол хэвийн нөхцөлд 760 мм мөнгөн усны баг нь байна. За мөн тэг градус буюу 273 Кельвин байна. Эзлэх үнийг нь олох байгаа шүү дээ. За инхээр бид нар нөгөө хуулиараа илэрхийлээд үзэх юм бол тийм ээ бойл маратын хуулиа бол ингэ бичих юм бол P1 V1 T1 гэдэг ингээд үндсэн нэгдсэн тэгшлээ бичдэг шүү дээ харьцаагаараа. За эндээс ингээд харахад энэ бодлогын хувьд температур нь ижил байгаа. T1 нь ч мөн тэг градус мөн хэвийн нөхцөл тэг градус. Тэгээд 273 Кельвин байгаа учраас бойл маратын хууль маань бүр хялбарчлагдаад дараах байдал руу шилжиж чинь тийм ээ. За ингээд эзлэх үнэ ингээд бид нар V2-оо томьёогоо хуургаад олох юм бол дараах байдалтай болно. За ингээд 570 мм мөнгөн усны багнаа 20 литрээр үржүүлээд 760 мм мөнгөн усны багантай харьцуулах юм бол 15 литр гарч байгаа. За тэгэхээр бид нар одоо хийн нэгдсэн тэгштгэл ашиглан тооцоо хийхдээ молийг олж болдог байгаа. Молийн массыг олох гэхмэчлэн мөн одоо жинхэнэ томьёо олоход ч юм уу энэ тооцоонууд маань бол одоо гээд идеалхийн нэгдсэн тэгшгэлүүд гэх мэт ярилцлаар орж ирдэг байгаа тийм ээ. За энэ хүү даалгаврын хувьд бол багш нь дараах даалгаврыг за бүхэндээ танилцууллаа. За 25 дугаар даалгаврын хувьд бид нар мөн одоо энд нэг сургачийн 41-ээс 41 дөрөвдүгээр хуудсанд байгаа одоо ойлголтуудыг бол энтальпийн өөрчлөлтүүдийг бол маш сайн харах хэрэгтэй байгаа. За энд ингээд үүсхийн, шатахын, атомжлагын, уусхын энтальпи, уусхын тэгшгэлийг тохируулах байгаа тийм ээ. За энд бидний гол одоо зүйл юу юм бэ гэхээр үүсгэх гэж юу аах вэ, шатахих гэж юу аах вэ гэдэг гурлуудаа эхлээл мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр дан байдалтай элементүүдээс за нэг моль бодис үүсхийг бид нар юу гэж хэлдэг вэ? Үүсхийн энтальпи гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний одоо нэгдүгээр урлын дараалал нь тайлбарлая. Нэгдүгээр урал бол одоо хатуу байдалтай натрин гидроксидыг
нэг мойл усан дуусгаж байгаа. За тэгээд натрийн гидроксид уусмал үүсэж байгаа учраас энэ маань бол уусахын энэ талбын тэгшлэлийг харуулсан байна тийм ээ. Тэгэхээр нэгийн Г болж байна. За хоёр дахь нь болохоор нүүрстрэгч, хатуу байдалтай нүүрстрэгч, хий байдалтай устрэгчээс этан үүсэж байгаа энэ орол маань этан бол 1 молоор бичигдсэн байгаа та нар харж байгаа. Тэгэхээр бид нар юу гэж хэлэх нь үүсхийн энэ талбын тэгштгэл үүсхийн одоо энэ талбыг харуулсан байна тийм ээ. За дараачих нь болохоор шатж гэн хүчилтөрөгч бол шатгаар бол оролцох тийм ээ. Органик бодис шатахад нүүрсчлэхийн ус үүсч. За энд мөн ялгаа авахгүй 1 молоор бичигдэнэ. 1 мол этан шатж байгаа учраас 3 маань бол одоо шатахын энэ талбыг илэрхийлсэн байна. За тэгээд мөн хий байдалтай атом үүсгэх. Атомчлагдахын энэ талбыг гэдэг. За ингээд ерөнхийдөө бидний энийг бол одоо талд орон торын энэ талбыг талд орон торын дулааны илэрлийг тооцоолох орол дээр энэ шат болгоныг бол маш сайн илэрхийлж бичдэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ онлоо бол бас 12 дугаар ангидаа гүнзгөрөөлөд утсан байдаг. Тэрийнхээ холбоо хамаарлыг маш сайн эргэж хараарай. Даалгавар 26 дээр болохоор бид нэр сулруулсан өхрийн хүчил болон хардгалын бороо мэд тус тусад нь электрлиз явуулжээ гэсэн. Тэгээд аль мэдээлэл зөв бэ гэсэн байгаад байгаа. За тэгэхээр сулруулсан өхрийн хүчлийг электрлизэд оруулахад өнгөгүй хийнүүд үүснэ. За мөн хардгалны бороо мэд нь хайлмал үедээ электрлизэд орно гэсэн. Энэ хоёр хариулт маань бол зөв илэрхийлэл байгаа, зөв мэдээлэл байгаа. За энийг дэлгэрүүлээд тайлбарлаад багш нь дараах байдлаар харуулж байна. За мэдээ цахилгаан гүйлийн нөлөөгөөр хардгалны бороо мэд маань бол бүрдүүлэгч элементүүдтэй хайлмал учраас задарна тийм ээ. За ингээд катод дээр хардгалан маань бол 2 электроныг аваад анод дээр бороо маань бол электрон алдаад дараах байдлаар нэгдсэн тэгштгэл нь бичигдэнэ. За хайлмалын электрлиз явагдана. За хөхрийн хүчлийг багш нь хойно дэлгэрүүлээд тайлбарлая. За хөхрийн хүчил маань бол шингэрүүлсэн усанд электризм практик дээр устаагаад усны усмалтай электрид ороод өнгөгүй хоёр хий ялгарна гэсэн маань одоо устрагч хүчилтөрөгчийн хий үүсэж байгаа. За усмал ямар ионууд үүсэж байгаа гэхээр одоо хөхрийн хүчил маань уусгахад устрагч бас сульфатын ион мөн ус нь устрагч ион гидроксил ионы ингээд дисаст орсон байгаа тийм ээ. За электродын урлууд нь бол катод маань сөрөг электрод гэдэг бүгдээрээ мэднэ. За тэгэхээр катод дээр устрагчийн ионууд нь электроноо авч ангижраад устрагчийн хийг илрүүлж байгаа. За анод буюу эерэг электрод дээр анод нь сульфат ионоос дээр одоо анод дээр сульфат устрагч одоо гидроксид явагдсан байгаа тийм ээ усны. За ингээд усны молекул нь эсэлтэх нь илүү эрчимтэй байгаа учраас одоо хялбар байдаг. Тийм учраас хүчилтөрөгчийн хий ялгаруулах. За ингээд нэгдсэн тэгштгэл маань бол ус электролизэд орж ийн гэсэн үг байна тийм ээ. За ингээд устрагчийн хий, хүчилтөрөгчийн хий ялгардаг байх нэ. За 27 дугаар даалгаврын хувьд ацетил хлоридын гидролиз дараах механизмын дагуу явна гэдэг механизмыг зургаар харуулсан байна тийм ээ. За үүнээс одоо ацетил хлорид маань бол устай харилцан үүснээрээ цууны өвчл ба устрагчийн хлорид үүсэх урал явагдаж байгаа. За энэ маань бол нуклеофил халдсах уруулын механизмын дагуу явагддаг. За тэгээд аль мэдээлэл зөв бэ гэхээр бол ус маань бол нуклеофил юм. За тэгээд гидролитик холбооны тасрал явагдана. За гидролитик холбооны тасралын хойд дараагийн даалгавар нэлээд тодорхойлж өгнө. Ерөнхийдөө бол уруулж маань бол гомолитик ба гидролитик тасралд орно гэдэг органик дээр нэлээд дэлгэрэнгүй үүсдэг тийм ээ. Тухайн одоо уруулжаас хамаарад одоо артикал механизмаар явагдах уруулуу, нуклеофил үү, электрофил үү гэдгийг ялгадаг байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол эерэг цэнэгтийг нь ионыг бол электрофил, сөрөг цэнэгтийг нь бол нуклеофил гэд ингээд явдаг байгаа тийм ээ. За ингээд бас ацетил хлоридын нүүрстрэгчийн одоо карбонил бүлэг дээр байгаа хүчилтөрөгчийн цахилгаан сөрөг чанараас хамаарат хүчтэй одоо эерэг цэнэгтэй байдаг. Тэр нүүрстрэгч маань тийм ээ. За тэгээ усны молекул маань бол одоо өөр дээрээ электрон хостой шүү дээ. Чөлөөт электрон хостод бол нуклеофилийн үүрэг гүйцэтгээд карбонилын нүүрстрэгч рүү давталж байгаа. Үүний үр дүнд бол одоо CO холбооны электрон хүчилтөрөгчөөр шилжиж тетрайдер бүтцтэй завсрын нэгдэл үүсгэсэн байгааг та бүхэн харж байгаа. За ингээд бид нар одоо энэ дээр нь бол одоо нуклеофил халдсах урлын механизмаар явагдаж байна гэж. За даалгавар 28 дээр болохоор дараах термохимийн урал 5.6 литр устрагчийг
уралд оруулсан бол ялгарах дулааныг ол гэсэн даалгавар байсан. За энэ маань бол термохимийн тэгтгэл ашиглан тооцоо хийх даалгавар байна тийм ээ. За өгсөн зүйлээ харах юм бол устрагчийн ижил хүн маань 5.6 литр. За тухайн уруулын дулааны илрэл бол 92.3 кJ термохимийн тэгтгэл маань тийм ээ. За мөн одоо хэвийн нөхцөлд хим мойлын ижил хүн бол 22.4 гэсэн ийм өгөгдлүүдийг байгаа. За нэгдүгээрт одоо уралд орсон устрагчийнхаа мойлыг олъё бүгдээрээ. За ингээд хэвийн нөхцөлд 1 молгийн 22.4 литр эзэлдэг тул 5.6-га 22.4-тэй байгаад устрагч уралд орсон устрагчийн маань мойл тэг зууны 25. За тэгэхээр уралын нөгөө термохимийн тэгчлээ ашиглан тооцоо хийж байгаа учраас 1 мойл устрагч уралд ороход 92.3 кJ дулааныг ялгаруулж байгаа юм бол тэг зууны 25 мойл устрагч нь ямар дулааныг шалгаруулах вэ гэдэг энэхүү тэгтгэл пропорцийг бодох юм бол тэг зууны 25-ыг 92.3-аар хэмжүүлээд 23,075 кJ буюу Е хариулт маань гарч байгаа. За ингээд ялгсан дулааныг тооцоолохдоо бол бид нар термохимийн тэгчлээс хараад 1 мойл устрагч гэдэг энэ тайлбарыгаа бол илүү сайн хараад явчих юм бол эдгээр термохимийн тэгтгэл ашиглан тооцоо хийх даалгаврыг бол хийхэд бол одоо бидэрт амар хэлбэр болох болно. За тэгээд даалгавар 29 дээр болохоор 3 дугаар үеийн элементүүдийн за бид нар энэ үйлдэх системийн зөв тогтолыг бид нар 11 дугаар ангидаа судлаад сурах схема 91-ээс 93 дугаар хуудсанд байдаг. За энэ онлын үйлдэх системийн зөв тогтол дээр бол маш олон зүйлүүдийг бол бид нар харж анхаарч уншиж ойлгох шаардлага байдаг. За энэхүү даалгаврын хувьд бол ер нь наатригаас хөнгөн цагаа хүртэл хайлах цэг өсдгийн шалтгаан юу юм бэ гэсэн байна. За тэгэхээр бид нар зөв хариулт маань бол металлын холбооны хүч нэмэгдэж чөлөөт электронтой олширдаг гэдэг энэ хариулт маань бол зөв хариулт байгаа. За үүнийг багш нь илүү дэлгэрүүл тайлбарлая. За валенти электроны тоо олширна. За ерөнхийдөө одоо бүлгийн доор хойшлохоор 1 2 3 гэдэг явна тийм ээ. Тэгэхээр үеийн дагуу бол валенти электроны тоо олширж байгаа учраас нөгөө чөлөөт электрон даалгавранд оролцох тийм ээ. Электроны ягт гэсэн ингээд металлын холбоо илүү одоо бэхжиж хэрдэнэ. За үүнээс гадна үеийн дагуу цөмийн цэнийг нэгсэхэд ионы арай тусан багасдаг. За тэгэхээр нөгөө ион жижиг байх тусам электроны үйл цөмдөө илүү ойр байж таталцын үс маш олон нэмэгдэнэ гэсэн үг тийм. Угаасаа үеийн дагуу арай тус буурах зүй тогтолтой байдаг шүү дээ. За эндээс ингээд нэгтгээд үнэд үзэхээр наатригаас хөнгөн цагаа хүртэл ионы цэнийг ихсэн, ионы арай дус багасна, чөлөөт электроны тоо нэмэгдэнэ. Тэгээд эдгээр хүчин зүйлээс болоод металлын холбоо нь илүү бат бөх болж тал торыг бол задлахад мөн түүнийг хайлуулахад гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо илүү их энерги шаардж байгаа учраас хайлах цэг нэмэгдэг байх нэ. За даалгавар 30 болохоор их органик уруулал бол эхний шатанда уруулж нөхцөлийг оролцоотойгоор идэвхжиж явдаг гэж түрүү хэлсэн тийм ээ. За нөгөө уруул маань одоо уруулж органик уруул дээр чинь их байдас ур болж бүтээгдэхүүн бодис дагалдах бүтээгдэхүүн гэсэн 4 элементээр одоо ярьдаг ойлголтыг авч үздэг тийм ээ. За тэгвэл уруулжийг одоо ямар нөхцөлд яаж идэвхтэй болгож уралд орох одоо эхний шатнд байдаг буюу өдөөгдөх үе шат гэж байдаг шүү дээ. За энд ингээд гомолитик задрал, гетеролитик задралыг багш нь харьцуулж харуулсан байна. Тэгээд чөлөөт радикал үүсч байдаг гомолитик задралаар тийм ээ. За гетеролитик задралаар бол ионууд үүсэж байгаа. За эерэг цэнэгтэйг нь электрофил, зөрөг цэнэгтэйг нь нуклеофил гэсэн ион үүсэж байгаа гэсэн. За электроны хуваарлт нь за дундын ос электроноо бол яг ингээд тэнцүү хуваад нэгийг харьцах 1 гэсэн байдлаар тэнцүү хуваад. За гэтэл гетеролитик задралын хувьд бол тэнцүү биш. Дундын осоо нэг нь ингээ хуваад эзэмшихгүй байна шүү дээ. Нэг нь илүү авчихж байгаа учраас 2 электроноо авлаа гэхээр сөрөг цэнэгтэй нуклеофил үүсгээд хоосоо орбиталтай буюу ингээд электроноо алдсан эерэг цэнэгтэй буюу электрон болчихсон. За орчин нь юу гэдэг юм бэ гэхээр хийн төлөв туйлгүй уусгач. За гетеролитик задралын хувьд бол уусан бол туйлтай уусгачийг ашигласан байдаг. За өдөөгч одоо орчин нөхцөл нь юм бэ гэхээр бол гомолитик задрал бол гэрэл мөн халуун температурын орчин пероксид бас байдаг байна. Гетеролитик задралт бол хүчил суур туйлтай орчныг бол авдгаараа бол ялгаатай байгаа. За энэ дээрх уруулын хувьд бол хөнгөн цагааны холоридыг авсан байна тийм ээ. Өдөөгч юм. За ингээд хөнгөн цагааны холоридаас бол одоо холорыг өөртөө нэгдүүлснээр хөнгөн
нөгөө катализатор маань хөнгөн цагааны 4 холоортой болсноор сүрэг зэнэгтэй болоод авчиж байгаа учраас одоо нөгөө үлдэж байгаа маань бол карбокатион буюу CH3 CH2 гэсэн юм катионыг үүсгэж байгаа буюу электрофилийг үүсгэж байгаа учраас зөв хариулт нь A. Тэгэхээр бид нар бол энэ одоо органик урвалын эхний шатанд явж байгаа урвалын өдөөгдөх үе шатыг бол энэ дараах байдлаар хүснэгтэнд багш харууллаа. Тэгээд энийг үл илүү та нар одоо бас холоор дээр тогтоож ойлгож авдаг тийм ээ. Холоор 2 маань бол одоо гэрлийн орчинд бол артикал задрал ороод хөнгөн цагааны холоор тэгэл мөн одоо дээрхтэй адилхан холоорын хасах буюу холоорын нэмэх гэсэн ийм гидролик задралд ордог байгаа. За даалгавар 31. За нэгэн гомогийн урвалын тэнцвэрийн тогтномжийг дараах текстээр илэрхийлэх нэ гэж төгссөн байгаа. За гомогийн урвал гэхээр нэгэн төрлийн төлөвний нэгэн төрөл байна гэсэн үг тийм ээ. За ингээд дараах одоо тэнцвэрийн тогтномжийнхоо тэгшгэлээс тэнцвэрийн тогтномжийн нэгжийг гаргана уу гэсэн ийм даалгавар байгаа. За тэгэхээр бид нар ерөнхийдөө бол тэнцвэрийн тогтномжийг илэрхийлэл өгсөн байгаа учраас түүн дээрээ нэгжүүдэд хорлуулад бичгээр за моль дециметрийн куб, моль дециметр куб гэдэг ингээд бодохоор хураагдаад за нийтдээ бол моль дециметр кубын 3 зэрэг, моль дециметр кубын 4 зэрэг. За ингээд 3 нь хураагдахаар дециметр куб. За тэгээд молийн хасах нэг гэсэн юм зэрэгтэй болж байгаа. За үүн дээр багш нь дециметр кубаа хайцсан байна. Хотод маань энийг бас харна үстэй. За ингээд тэнцвэрийн тогтнолын одоо тэгштгэл илэрхийлэл өгсөн байгаа учраас түүнээс тэнцвэрийн концентратаас хамаарсан илэрхийлэлтэй бүтээгдэхүүн бодисыг их бодисд нь харьцуулдаг учраас одоо тэгштгэлийг бичгэсэн учраас дараах байдлаар C дээр нэмэх нь 3 моль D бодис, 1 моль А нэмэх нь 2 моль V бодис гэсэн урвалын тэгштгэл гарч байна. За дараах 32 дугаар даалгаварт болохоор бид нар мөн одоо 11 дугаар ангийн агуулгын 3 дугаар үеийн элементүүдийн атомын радиусын өөрчлөлтийг харуулсан зургийг харуулсан байна. За эндээс мөн одоо хайлах цагт хэрхэн нөлөөж байгааг графикаар өгсөн байгаас илүү тайлбарлах гэж оруулж ирсэн байгаа. Цэник ихсээд ерөнхийдөө бол энэ даалгаврын хувьд бол хайлах цаг нь өснөө гэсэн. Тэгэхээр бид нар 28 дахь даалгавраа бол мөн харах хэрэгтэй. Зүүнээс баруун тийш энэ бол даалгавар дээр хүүхдүүд бас нэлээд алдаатай даалгавар байдаг. Учраас багш нас зураг, график, үгэн байдал гэдгээр харуулахыг зорьсон юм аа. Тэгээд үүнээсээ бол баруун тийш радиус нь бол өдөө одоо багт тусам ионы цэнгийн ягт ихсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд эерэг ион болон электроны хоорондын тацалцын хүч буюу металлын холбоо хүчтэй болно. Энэхүү бат бөх холбоо байгаад учраас илүү их дулаан шаардлагатай гэсэн ийм л шалтгаанаар одоо бид нар энэ ойлголтыг бол эзэмших шаардлагатай байна. За 33 дугаар даалгавар болохоор бид нар дараах урвалын стандарт потенциалын хэд байх вэ гэсэн тийм ээ. За бид нарт E0-ийн утгыг өгсөн байна. За эндээс хүүхдүүдийн маань бол гол зүйл юу вэ гэхээр бид нар ерөнхий одоо электродын потенциалын утгыг олохдоо, цахилгаан хөдлөгч хүчийг олохдоо катодоос анодыг хасна гэдгийг бол хүүхдүүд маань мэддэг байгаа тийм ээ. Гэхдээ бид нар бас хагас сурвалжаас анод төр ямар процесс болох вэ, катод төр ямар процесс болох вэ гэдгийг зөв тооц харж болохоос энэ тооцоо дээр жоохон алдаа гарсан байхаа гэж бодож байна. За тэгэхээр бид нар анод дээр үл электроныг одоо алдаж явах ёстой, катод дээр электроныг авч яддаг тийм ээ. За электрон одоо авч алдах энэ процессыг бол бүгдээ харах юм бол өнгөн цагаан маань бол яасан байна вэ гэхээр 166 гэдэг маань бол катод болсон байна. Сайр маань анод болсон байна. Мөн металлын идэвхийг нэг бас харах хэрэгтэй. За металлын идэвхийг нээнд идэвхтэй металлын идэвхийг нээж нэг уршлах тусмаа идэвх нэгсдэг шүү дээ. Хойшлох тусмаа идэвх нь буурж байдаг тийм ээ. Тэгэхээр идэвх муутаа нь одоо энэний хувьд бол одоо анод маань бол одоо 166 гэдэг катод болоод байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр металлын идэвхийг нээн дээр одоо хараад одоо катод анодоо бас сонгоод идэвх муутаа нь одоо электроноо одоо идэвхтэй нь электроноо одоо алдаж байдаг. Идэвх муутаа нь одоо электроныг өөдөө авна гэдэг юм. За ингээд Т19 гэсэн
тоо утга гарсан байгаа. За тэгэхээр бид нар электродын потенциалыг ашиглаад мөн Е-ийн утгаас хамаарат галоны хэлхээнд өөр аяндаа явагдах хэсэг өөр аяндаа тухайн орол явахгүй гэдгийг бас хардаг байгаа шүү дээ. Е-ийн утга тгээс авахад галоны хэлхээний өөр орол өөр аяндаа явагдана гэж үзэх нь байна, тийм ээ. За тэгээд мөн одоо бид нар үүсэх хүчтэлийн хэмжээг бас тооцохдоо металлын идэвхтэй металлууд хол байх тусам илүү хүчтэй үүснэ. Гэх мэтлээ одоо ингээд 10 дугаар ангиасаа бид нар одоо галоны хэлхээ, электродын хэлхээ гэх мэт ингээд цахилгаан юмын ойлголтуудаа өргөжүүлээд явдаг байгаа. 34 дугаар даалгавар болохоор бид нар тэнцвэрийн 11 дугаар ангидаа үтсэн тэнцвэрийн одоо тогтмолоо тооцоолох мөн одоо анхны концентрацийг яаж олох уу гэдэг эдгээр илэрхийллийг олох бодлого байгаа. За хүүхдүүд маань багшийн тайлбарыг анхааралтай хараарай. За энэ тэг 10.2 мол үхрийн диоксид, тэг 10.2 мол хүчилтөрөгчийг 1 дм куб битүү савнд авсан байгаа. За ингээд тэнцвэрийн нөхцөлд тэг 10.1 мол СО3 үссэн гэсэн ийм нөхцөлийг өгсөн байгаа. За тэгэхээр бүгдээрээ савны эзлэхүүн нь 1 дм куб буюу 1 литр байгаа учраас бодисуудын нөгөө мойл нь шууд концентрацид болох боломжтой болж байгаа гэсэн үг юм. Тийм байгаад яагаад тэгэхээр мойлыг эзлэхүүнд харьцуулахаар мойлын концентрац гарна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 1 дм куб гэсэн учраас энэ бол мойл нь бол концентрацаар нь шууд цааш нь тооцоолоод явах боломжтой байна. За мөн урвалын харьцаагаа бас бүгдээрээ харж явах шаардлагатай. За 2 мол СО2 1 мол хүчилтөрөгчтэй урвалд орсноор 2 мол СО3 үсэж байна гэдгийг бас анхаараарай. За бүгдээрээ хүснэгтэнд анхны концентрац өөрчлөлт тэнцвэрийн гэсэн 3 илэрхийлэл багш нь харьцуулсан байна. За СО3 маань бол тэнцвэрийн тэг 10.1 үссэн байгаа учраас урвалын стихиометрийн харьцаанаас 2 мол СО2 2 мол СО3 үсэж байгаа учраас уралд орсон буюу өөрчлөгдсөн концентрац нь тэг 10.1 мол гэд багш нь бичсэн байна, тийм ээ. За тэгээд тэнцвэрийн концентрацийг олохдоо анхныхаас өөрчлөлтийг хаасах учраас тэнцвэрийн үеийг тэг 12-оос тэг 11-ээс СО2-ын концентрац нь тэг 11 гарсан байна. За хүчилтөрөгч болоод СО3-ын молийн харьцаа 1-ийг харьцах 2 байгаа учраас тэг 11 мол үссэн учраас уралд орсон буюу өөрчлөгдсөн зарцуулагдсан O2-ын концентрац нь тэг 105 молоор ингээд. За ингээд тэг 12-оос тэг 105-ыг хасахаар тэнцвэрийн үеийн концентрац нь тэг 115 болж байгаа. За ингээд тэнцвэрийн үеийн концентрацтай болсон учраас тэнцвэрийн концентрацийн хамаарлаасаа бүгдээрээ тэнцвэрийн тогтмолоо олох илэрхийлэл бичгээр бүтээгдэхүүний СО3-ын квадрат, СО2-ын квадрат өгөрч O2-ын өрчүүрт харьцуулнаа. Илэрхийлэлдээ тоо утгуудаа орлуулад бодохоор КЦ нь бол ойролцоогоор 667 гарч байгаа. За ингээд бидний хариулт маань бол D хариулт байна, тийм ээ. За тэгэхээр бид нар энийг 11 дугаар ангидаа үтсэн байгаа учраас хүүхдүүд маань үнийгээ бас сурах хичээсээ сэргээс боломжтой. 35 дугаар даалгаврын хувьд бид нар мөн 11 дугаар ангидаа үтсэн температур, Больцманы тархалтын мөрөө температур концентрацаар тийм ээ илэрхийлсэн мөрөөнүүд байгаад байдаг, тийм ээ. За энэ дээр багш нь бол дараах даалгаварт бол тэнцвэрийн Больцманы тархалтын мөрөөг температураас хамаарсан байдлаар харуулж байна. За температурд өсөхөд одоо мөрийн оргил яагаад амхан болсон байгаа юм бэ гэсэн хариулт асуулт байгаа. За тэгэхээр молекулууд нь өргөн хүрээний энергитэй тархалт ихтэй болсон учраас бол ерөнхийдөө бол амхан болсон гэсэн энэ хариултыг зөв хариулт нь байгаа. За энэ дээр багш нэг ерөнхийдөө бол ямар өөрчлөлт болдгийг бэ? Оргил мөрөө ямар болдгийг, тийм ээ, мөрийн оргил нь ямар байдгийг, байрлал нь ямар байдгийг, тархалт ямар орж ирдгийг, энерги ихтэй буюу молекулын тоо нь ямар байх. Одоо бид нар энэ Больцманы тархалтын мөрөөс бол маш олон зүйлийг харж байгаа, тийм ээ. Бид нар ерөнхийдөө бол идэвхжлийн одоо энэ нөгөө энерги давж гарсан ашигтай мөргөлт хийхдээ энерги ихтэй жижиг хэсгүүдийн таашигдаж байгаа шүү дээ, тийм биз. За тэгэхээр молекулуудын мөрийн оргил бол одоо температур хэсэгт бол доошлсон байдалтай байна. За ингээ мөрийн байрлал бол баруун тишээ хил биш шилжсэн байрлалтай. За тархалт нь өргөсөн хавтгай болно гэсэн үг. За тэгээд энерги ихтэй молекулын тоо бол ихсэж өгч байгаа. За ингээд энерги ихтэй молекулын тоо ихсэж байгаа учраас тухайн орвол бол хурдсаж байгаа гэсэн үг шүү дээ. За энд бас нэг зүйлийг бас хүүхдүүд маань бас
анзаарах үүднээс багш нэг анхаарах зүйлийг багш нэнд орууллаа. За ингээд Т1 Т2-ийн хашигдсан талбай хэмжээ ямар байх юм болоо гэхээр мөрөнд орох нийт талбай бол молекулын нийт тоог зааж байгаа учраас температур өөрчлөгдөхөд молекулын тоо өөрчлөгдөхгүй учраас талбай хэвээрээ байна. Тэгэхээр Т1 Т2 гэсэн энэ температурын өөрчлөлт мөрөд одоо энэ хашигдсан энэ одоо юу зүйл маань бол ямар байх нь вэ? Яг одоо ингээд энд ингээд ийм хашигдсан байлаа гэхэд одоо энд ингээд идэвхтэй жижиг хэсгийг бид нар ингээд зурхаар энд ингээд ашигтай мөргөлт болж ял гэж зурдаг тийм ээ. За ийм байдалтайгаар. Тэгэхээр ингээд нөгөө ашигтай мөргөлтийн тоо ихсээд урал хурцдаг шүү дээ. Тэгэхээр энэ талбай S1 талбай гэд үзэхэд S2 талбай 2 бол ямар байна гэж тогтоох нь вэ? Тэнцүү байна гэдгийг ингээд харна гэсэн үг байна. За тэгээд бид нар энэ зүйлийг бас анхаарад илүү одоо бусад мөрөөнүүдээ бас онцлогуудын саяын байдлаар одоо багшийнхаа энэ үзүүлсэн хүснэгт шиг бас ингээд өөртөө ингээд харьцуулаад бас бодороо мөрөө ямар болох юм, ориглол нь ямар болох юм, байрлал нь ямар болох юм тийм ээ. Тархалт нь ямар хэлбэртэй байх юм, энергитэй молекулын тоо нь ямар байх юм гэдэг тийм ээ. Тэгэхээр бид нар одоо энэ дээр энергитэй молекулын тоо бол энд багшны налуу босоогоор зурж харууллаа тий. Энд ингээд Т1 байхад бол энергитэй жижиг хэсгийн тоо энэ хэсэгт ийм байхад 2 дахин шахуунд ингээд ихссэн байдалтай харагдаж байна гэсэн үг юм тийм ээ. За ингээд хараарай. За даалгавар 36 дээр болохоор бид нар органик нэгдлийн одоо шин чанарыг харуулсан л ийм харьцуулсан зүйл байгаа. За спирт альдгид хүчил кетон гэх. Тэгэхээр бид нар энийг мөн одоо 11 дугаар ангийнхаа сурах хичгээсээ бид нар зайлшгүй одоо онцлог уруулууд ямар чанарын уруул байдгийг тийм ээ. Одоо бие биенээс нь одоо жишээлбэл альдгид кетон хоёрыг бие биенээс нь яаж таних тийм ээ. Хоёулаа мөнгөн тойлны уруулд орох юм уу? Д хормат ямар өөрчлөлт үзүүлэх өгөх юм уу үгүй мүү гэдэг ингээд гих мэтлээ. Одоо жишээлбэл энэ хариултын зөв хариулт маань бол одоо яг аль мөрөнд зөв ажиглалтыг харуулсан бэ гэхээр В хариулт буюу пропионалын натрийн гидронотой бол өөрчлөлт гарахгүй. Калиен Д хормат улбар шар ус бол ногоон болно. Тэгээ мөнгөн тойлны уруулд орно гэдэг. Гих мэтлээ. Ингээд ерөнхийдөө бол нөгөө мөнгөн тойлны уруулд орох байдлаараа бол альдгид кетон хоёрын дээр бол жишээлбэл ижилхэн харагдаж байна тийм ээ. Мөн хүчил мөнгөн тойлны уруулд орж байна гэх мэтлэн ингээд харьцуулаад одоо органик нэгдлүүдийнхээ үндсэн хим шин чанар мөн ялгаатай уруул таних чанарын уруулууд энэ бол одоо маш одоо сайн харьцуулж судлах шаардлагатай. За энэ маань одоо холбооны нэрийг ашиглаж тухайн уруулын энтальпийн өөрчлөлтийг тооцоолох. За үүнийг бид нар 9 дугаар ангидаас хийж эхэлдэг. Тийм ээ 9 дугаар ангидаа л бодож эхэлдэг байгаа шүү дээ. За дараах уруулыг багш нь тайлбарлалээ. За энд ерөнхийдөө бол химийн холбооны энерги өгөгдлийг ашиглаад тооцоо хийхэд бол эхлээд бүгдээрээ ямар холбоо, хэдэн холбоо тасарч байгаа нь тийм ээ. Яг хэдэн моль холбоо үүсэж байгаа гэдгийг бол одоо бас мэдж явах шаардлагатай. Тэгээд тасарсан холбооны энергиэсээ үүссэн холбооны энерги. Тэгэхээр юу гэж юм гэхээр химийн уруулд орж байгаа бодисыг буюу зарцуулж байгаа энерги гэсэн үг байхгүй тасарсан холбооны энерги гэдэг маань ерөнхийдөө бол хоёрчийн холбоог тасдагд зарцуулж байгаа энерги CC-гийн холбоо гэдэг ингээд явах нь шүү дээ. За тэгэхээр бидний тасарсан холбоонд 1 моль CC-гийн холбоо байна. 4 моль CH-ийн холбоо байна. 1 моль H бромын холбоо бол одоо яг зарцуулагдсан буюу тасархад зарцуулагдах холбооны энерги ингээд тооцоолохоор 2616 кJ гарч байгаа. За дараагийн алхам нь болохоор үүссэн холбооны нийт энергийг олох байгаа тийм ээ. За үүсгэд CC-гийн холбоо дан холбоо 1 моль, CH-ийн холбоо бол 5 моль, C бромын холбоо бол 1 моль үүссэн байгаа. Багш нь харууллаа. За ингээд үзэхээр тоо автахыг орлуулад бодохоор мөн 2680 кJ моль гэсэн 7 байна тийм ээ. За ингээд энтальпигаа олох юм бол зарцуулагдсан нийт 2616-аас үүссэн холбоо үүсгэд ялгарч байгаа энергиээс хасгаар асах 64 буюу тухайн уруулаас бол 64 кJ энерги ялгарх нэ гэд ингээд олж байна. Тэгэхээр бид нар энэ холбооны энерги холбоогоо зөв тоолоход л энэ хөө даалгаврыг үүсгэхэд бас боломжтой байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 9 дугаар ангидаа 11 дугаар ангидаа энэ холбооны энергийг олох холбооны энергийг ашиглан урлын дулааны илэрлийг тооцоолох гэсэн энэ онлоогоос батгаж харж байна тийм ээ.
За 38 дугаар даалгавар болохоор урлагийн эрэмб хурдны тэгшгэлийг илэрхийлэх ийм химийн кинетикийн даалгавар орж ирсэн байгаа. За тэгэхээр урлагийн хурдад нөлөөлж байгаа зүйлийг тийм ээ концентрацаас хамаарсан хамаарлыг бол туршилтын үр дүнд үндэслэж тооцоолж олдгоо гэдэгт бид нар үзсэн байгаа. За тэгээд багш нь дараах даалгавраа тайлбарлая. За нэгдүгээр бид нар устөрөгчийн утсын концентрацаас хамаарсан урлагийн хурдны эрэмбийг тооцоолох хэрэгтэй байна тийм ээ. За тэгэхин тулд нөгөө 2 3 гэсэн 1 2 3 гэсэн туршилтынхаа үр дүнгуудыг хажуулах гэдэг шүү. За ингээд төслөгдөөс харахаар жишээлбэл туршилт 1 дээр тэг.1 мол авсан байхад за туршилт 2 дээр устөрөгчийн концентрац 2 дахин гэсэн. За бид нар энийг бол бас хялбар сайн боддог хүүхдүүд нь бол ерөнхийдөө бол бас тооцоогүйгээр хараад эренбээ олохоос боломж байдаг. За гэхдээ бүгдээрээ яаж бодох юм бэ гэхээр хурднуудыг харьцуулах аргаар тооцоогоо их математик илэрхийлээд тооцоо хийдэг тийм ээ. За ингээд тэг зууны V2-ыг V1-т харьцуулахыг авах юм бол устөрөгчийн эренбийг олох боломжтой. Яагаад гэх юм бол NO2-ын концентрацийг өөрчлөөгүй байгааг сонгож байгаа. За ингээд багш нь тэг зууны 18-ыг тэг зууны 9-т харьцуулаад за тэгээ K тэг.2A тэг.1 гэд ингээд устөрөгчийн концентрацийг харьцуулахад за мөн эндээсээ ингээд аваад үзэхээр энэ бол ингээд хураагдчих байгаа тийм ээ. За ингээд хураагдчих байгаа учраас энэ хойтлын хэсэг хураагдаад за мөн ингээд K хураагдана. За ингээд 2-ыг 2 тэнцүү 2A. За ингээд тооны 1 зэрэг бол тэр тоо өөрөө гэдэг учраас суурь эзэлээд зэргийг олох энэ математик илэрхийлэлээр А нь бол 1-тэй тэнцүү буюу устөрөгчийн эрэмб 1 гарч байна гэсэн. За NO2-ыг олохын тулд NO2 маань туршилт 3 туршилт 1 дээр устөрөгчийн концентрац тогтмол байгаа учраас туршилт 3-ыг туршилт 1-т харьцуулахаар за ингээд мөн энэ ингээд хураач тийм ээ. За ингэхээр хурднуудын харьцаа бол 4 гарсан. 4 гэдэг нь бол 2-ын квадрат ингээд суурь мөн эзэсвэллээ V2 буюу ингээд NO2-ийн эренб бол 2 гарч байгаа. За эндээсээ хурдны тэгшгэлээ илэрхийлээд гэсэн V тэнцүү KH 2 тэгээд NO2-ын квадрат боллоо. За ингээд урлагийн H2 за ингээд NO2 гэдэг үзэх юм бол эндээсээ бид нар K-га олчихсон. Альч дуртай туршилтын үр дүнгээ орлуулад ингээд бодох боломжтой. Ингээд K-гийн утга бол 90 гарчээ. А 39 дугаар даалгавар болохоор бид нар шилжилтийн металлыг бас онцлог бас шинж чанаруудыг бол заашгүй бүгдээрээ мэдж явах шаардлагатай байгаа гэдэг тийм ээ. Шилжилтийн металлууд хажуугийн дэдвүрэгт байрладаг байгаа тийм ээ. За эндээс шилжилтийн металлуудын катализатор болох шинж чанартай байдгийн гол шалтгаан юу юм бэ гэсэн байгаа. За энэний гол шалтгаан бол ерөнхийдөө л хувьсах эсэлтгүйн үзүүлээд завсрын нэгдэл үүсгэж чаддаг. За үүнийг тайлбарлах нь бол багш нас товчгоо мэдээлэл хүргэе. За хувьсах эсэлтийн зэргийг шилжилтийн металлууд нь уралд ордог зөвхөн гадаад давхар байгаа S давхаргаасаа гадна нүний дотор талын D давхаргын электронуудаас ашиглаж байдаг учраас хэд хэд төрлийн эсэлтийн зэргийг үзүүлдэг онцлогтой байх нэ. За жишээ нь төмөр нэмэх 2 нэмэх 3 байхад манган бол нэмэх 2-оос нэмэх 7 хүртэл эсэлтийн зэргийг үзүүлдэг байх. Мөн өнгөт нэгдлүүд шилжилтийн металлууд маань үүсгэж байдаг. За уусмал болон хатуу төлөвтэй бол маш гоёмсог өнгөтэй байдаг. Тэгээд энэ нь юунаас хамааралтай вэ гэхээр D орбитал дахь электронууд нь үзэгдэх гэрлийн энерги шингээгээд за төвшин хоорондоо шилжилт хийдэгтэй холбоотойгоор өнгө үзүүлж байдаг. За эндээс жишээлбэл зэсийн нэмэх 2 юм бол уусмал бол цэнхэр өнгөтэй байх нь, хоромын нэмэх 3 бол ногоон өнгөтэй байх нь гэх мэтлэн ер нь бид нар анион каталон таних арга дээр бас үздэг шүү дээ. Ер нь уусмал өнгөтэй байна гэдэг бол ионы өнгө юм аа. Тэгвэл D элементүүд манаас ионууд нь өөр өөрийн өнгөтэй байх нь тийм ээ. За катализаторын идэвхтэй гэдэг түрүүн гарч ирсэн шүү дээ. Тэгээ шилжилтийн металлууд бол тэдгээрийн нэгдлүүд нь үйлдвэрлэлийн маш олон урвалыг хурцлах катализатор болж ашиглаад байгаа. Тэгэхээр тэд ерөөсөө эслийн зэрэгээ өөрчлөх замаар урал явагдах завсрын замыг бий болгож өгч байгаа гэсэн. Нөгөө олон эсэлтгүй хэмнээг үзүүлдэг учраас гэж байна тийм ээ. Жишээ нь бол Haber-ийн процессор амиак гаргаж авах төмөр өхрийн хүчлийн үйлдвэрт бол ванадын оксидыг ашигладаг. Их хэмжлээ ингээд D элементүүд маань бол катализаторыг үүсгэх. За дараагийн нэг онцлог нь бол комплекс нэгдэл үүсгдэг. Тэд ингээд жижиг хэмжээтэй, өндөр цэнэгтэй, нягт ихтэй ионууд учраас
лигандууд буюу электроны хос өгөх чадвартай хэсэгтэй байдаг. Ингээд коилын толгоогоор холбогдоод нарийн төвөгтэй комплекс ионыг үүсгэдэг. За энийг бид нар бас 12 дугаар ангидаа бол судалдаг байгаа. За жишээлбэл одоо цусан дах хүчилтөрөгчийн зөөгч гемоглобины төмрийн комплекс бол байдаг бахан. За мөн Д элементүүдийн бас нэг онцлог шинж бол соронзлогдох шинж чанар байдаг. Д орбитал нь нөгөө хослоогүй электронуудтай байдаг учраас нөгөө шилжтийн металлууд нь парагмагнит буюу соронзон татагдах эсвэл одоо Б парагмагнит шинжтэй болж ирж байгаа. За физикчин чанарын хувьд бол үндсэн бүлгийн металлуудтай буюу А бүлгийн металлуудтай гэсэн үг тийм ээ харьцуулахад бол илүү өндөр хайлах туслах зэгтэй, нягт ихтэй, илүү хатуу тэгээд цахилгаан долооныг маш сайн дамжуулдаг юм үзэгтэй. Тэгэхээр эдгээр одоо 6 шинжийг бол одоо Д элементүүдийн хувьд бол бүгдээрээ бас мэдж явах хэрэгтэй байна. За 40-р даалгавар. За 40 дахь тестэн дээр бид нар урлагийн тэгшэл ашиглан тооцоо хийх буюу гарцын бодлого байгаа. За энийг бол одоо бид нар 10 дугаар ангидаа бол гарц. За тэгээд хязгаарлагч оруулж гих мэт 10 дугаар ангидаа үздэг байгаа тийм ээ. Мөн одоо цэвэршлийн зэрэг гих мэтлэн тооцоонуудыг хийдэг байгаа шүү дээ. За бүтээгдэхүүний ер нь гарцыг тооцоолохын тулд эхлээд онлын хувьд хэдэн грамм бүтээгдэхүүн үүсэх ёстойг онлын хэмжээгээ олох нь тийм ээ. Дараа нь бодит гарцтайгаа харьцуулна. Эсвэл ийм үйлдэлийг л бид нар хийх гэсэн үг. За тэгэхээр урлагийн харьцаагаа бас мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Стихиометрийн харьцаа ашиглан тооцоо хийж байгаа учраас урлагийн харьцаагаа тодорхойлох хэрэгтэй. За бидний хувьд бол энэгээр урлагийн хувьд анилын ацетилен хоёрын одоо молийн харьцаа бол нэгийг харьцах нэг байгаад байна гэсэн үг. За тэгээд ямар одоо гарцтай байна вэ гэж хэлсэн шүү дээ. За эндээс ингээд тооцоогоо хийхэд бол эхлээд бид нар онлын гарцыг олохын тулд уралд орсон анилынхаа мойлыг олно. За ингээд мойлын мас нь 93 гэдэг өгсөн учраас 4.5-ыг 93 туваагаад анилины мойл нь тэг 10,484 мойл болж байгаа. За дараа нь болохоор онлын хувьд үүсэх бүтээгдэхүүний мойл ба массын харьцааг ашиглаад ацетиленийн мойл мөн тэг 84 байгааг харчна. За яагаад гэвэл тэр хоёрын мойлын харьцаа нэгийг харьцах нэг байгаа учраас үүсэж байгаа бүтээгдэхүүний мойл мөн адилхан тэг 10,484 байна гэд үзэхээр мойлын мас нь 135 гэдэг өгсөн учраас мойлын мас хоёрын үржирээр ингээд болох юм бол 6,534 грамм одоо бүтээгдэхүүн үүсчээ гэд. За тэгээд бидэрт 325 грамм гэд үүссэн учраас онлын одоо бодит гарцаа онлын гарцтай харьцуулаад гарцыг олно гэсэн шүү дээ. Тэгэхээр 325-ыг 6,534-тэй харьцуулаад 100-аар үржүүлэх юм бол гарц нь 4974 буюу одоо бидрийнхээр бол томдлоод гэх юм бол зөв хариулт бол ерөнхийдөө ингээ харахаар Е хариулт бол байгаад байна. За тэгэхээр бид нар гарцын бодлогыг бодохдоо ерөөсөө л стихиометрийн харьцаагаа ашиглаад урлагийн тэгшэл ашиглан тооцоо хийх нь байна. Тэгээд онлын хэмжээг тооцох нь байна. Нэгд тэгээд бодит гарцтай харьцуулаад онол бодит гарц хоёрын бодит гарцыг онолд харьцуулаад олох нэ гэдэг энэ одоо үлийн дарааллыг ойлгож авах нэ. За задгаа даалгавар маань 2-1 дээр моль стихиометрийн даалгавар байгаа. За даалгаврын 1-р даалгавар юу байсан бэ гэхээр никлийн карбонилийн устөрөгчид йодтой дараахтчлалын дагуу явагддаг юм бол никлийн карбонил дэх никлийн массын хувийг олно. За ингэхээр бид нар 1-р багш нь молийн массыг тооцоолох шаардлагатай гэж өгсөн байна тийм ээ. За никлийн карбонилынхаа молийн массыг болохоор 171 гарч иж байгаа. За ингээд нийтлийнхээ массын хувийг олно. За массын хувийг олохын тулд ерөнхийдөө бол нийт молекул масса 100% гэдэг пропорц зохиосон ч болно. Мөн нийтлийнхээ массыг нийт масст нь харьцуулаад 100-аар үржүүлж болно. За энд ерөнхийдөө бол нийтлийн мойл бол 1 байгаа. 1 атом байна гэсэн харагдана. Тэгээд 59-ийг 171-д харьцуулаад 100-аар үржүүлэхээр тухайн нэгдэлд эзэлж байгаа никлийн эзлэх хувь нь 34.5 буюу за түүнийг тоймлоод A-ийн 3, B-ийн 5 гэд ингээд сонгох байсан байна тийм ээ. За 2-ын 1-ийн 2-р хэсэгт болохоор 171 г никлийн карбонил бүрэн уралд ороход үүсэх эзлэхүүнийг өрөөний нөхцөл тооцоолно. За бид нар стихиометрийн харьцаагаа ашиглана мэдээж. За тэгээд энэ дээр үүсэх хий гэхээр за энэ дээр нэг бүгдээ багшаахад тайлбарыг хараарай. За никлийн карбонилын мэдээж молийн массыг бол өмнөх бодлогоороо бид нар 171 гэдээ олцсон учраас никлийн карбонилынхаа мойлыг олохоор тэг 101 моль гарч байгаа. За энд ингээд урвалаар ялгарх
хийн мойлыг олох, хийн эзлэхүүнийг өрөөний нөхцөлд орох гэсэн байгаа. Тэгэхээр урвалд одоо никл йод 2-ыг хий гэж өгсөн байгаа учраас тийм ээ. Харахад 1 моль никл никлийн карбонил урвалд ороход нийт 5 моль хий ялгарч байгаа. За ингээд бодох юм бол никлийн карбонил ба хийнүүдийн ингээд молийн харьцаа нэгийг харьцах 1 байгаа учраас ингээд тэг 100-ыг 5-аар үржүүлээд нийт моль нь хийн моль тэг 100-ны 5. За өрөөний нөхцөлд хийн эзлэхүүн 24 дм³ байдаг учраас нийт хийн молио 24-өөр үржүүлээд 1.2 дм³ буюу C1 D2 гэдэг ингээд бодох нэ. За дачин 2-1-ийн 3 дахь алхам дээр цагаан тулганы оксид хүч өдөртөө уралд орох цагаан тулганы 4 валенттай оксид үүсгэнэ гэд өгсөн байна. За өгөгдлөө харъя бүгдээрээ 13.5 г цагаан тулганы оксид уралд орсон байна. За 12.7 г цагаан тулганы 4 валенттай оксид үүссэн. За өмнөх одоо 40-р даалгаврыг гарсан гарц холох бодлого байгаа юм тийм ээ. За эхлээл бүгдээрээ үүссэн билээ гэхээр цагаан тулганы оксидынхоо молийн массыг олно. За ингээд 13.5 г цагаан тулганы оксидынхоо молийг олохоор тэг 1 моль. За ингээд тэг 1 моль тэг 1 моль цагаан тулганы оксид маань уралд орсон байна. За тэгээд цагаан тулганы оксидоосоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр одоо онол ёсоор үүсэх 4 валенттай оксидын нь молийн харьцаа 2-ыг харьцах 2 байгаа учраас яг адилхан тэг 1 моль цагаан тулганы 4 валенттай оксид үүсгэнэ гэсэн тооцоо хийгээд цагаан тулганы 4 валенттай оксидынхаа молийг олноо. Массыг олноо. Инхээр 15.1 г. За 15.1 г маань бол одоо бодит онолын гарц байгаа. За тэгэхээр орлынхаа гарцыг олохын тулд 12.7 г гарсан байгаа учраас бодит гарцаа 12.7-г 15.1-тэй харьцуулаад 100-аар үржүүлэхээр гарц нь 84.1 гараад ирж байгаа. За ингээд EF гэдэг тоо утгад E дээр 8, F дээр 4 гэж тавих нэ. За 2-1 маань 4-р хэсэг нь. За цагаан тулганы хлоридын дээж нь 595 г цагаан тулга агуулдаг бол энэхүү хлоридын томьёо ямар байх вэ гэж. За тэгэхээр бид нар нөгөө эмпирик жинхэнэ томьёо олох гээд 10-11-дээ 2 жил одоо үзсэн байгаа тийм ээ. За ингээд эхлээд олохын тулд цагаан тулганы хлоридын эмпирик томьёог олохын тулд дээж дэх элементүүдийн молийн харьцааг тооцоолох шаардлагатай болдог. За ингээд өгсөн зүйл маань бол өгдсөн ба элементүүдийн массыг олох бүгдээрээ. За дээжийн нийт масс нь 9.5 г гэсэн байгаа. За түүнд 595 г цагаан тулга агуулгадаг гэдэг учраас 9.5-аас 595-ыг хасах юм бол 355 г нь холоор болно. За хоёр дахь алхам нь элементүүдийн молийн тоог олохын тулд молийн масс харьцуулах байгаа. За ингээд харьцуулахаар 595-ыг 119-т харьцуулаад тэг 105 моль цагаан тулга 355-ыг 35.5-т харьцуулаад тэг 11 моль холоор олж байгаа. За энэхүү молийн хамгийн бүхэлдээ харьцааг бүгдээрээ гаргая. Ингээд тэг 105-ыг хамгийн багад нь хуваагаад үзэхээр 1 харьцах 2 болж байгаа. За ингээд 1-ийг харьцах 2 байгаа учраас молийн харьцаа нь станум хлор 2 гээд G дээр бүгдээрээ 2 гэдэг цифрыг тавих нэ. За энэ маань бол эмпирик томьёо олох хамгийн одоо хялбар тооцооны нэг байлаа. За 11-р ангидаа бол бид нар бүтээгдэхүүн бодисоос нь одоо массыг нь молийг нь олоод явахаар бас өргөжөөд явдаг байгаа тийм ээ. За 2-2 дээр химийн кинетик буюу за өмнө одоо тестэн дээр гарч ирсэн эренбийг олох гэмээ бодлого байгаад байгаа шүү дээ. За түүнтэй бол алхамчилсан даалгавар байгаа учраас бас багш товч та нарт төргий. За мөн одоо даалгавар маань бол өгөгдөл маань бол 3 удаа туршилт хийсэн байна. АВ бодис уралд ороод С үсээд эндээс бид нар урвалын ерөнхий тэгшлэл АВ гэдэг ингээд олж байгаа. За ингээд А бодисын хувьд урвалын эренбийг олоход бол туршилт 2-ыг туршилт 1-т харьцуулах юм бол В-ийн концентрац мөн хураагдж байна. За тийм учраас бүгдээрээ энэ хураагдж байгаа гэдгийг харж байгаа учраас бид нар эренбийг олох боломжтой болж байгаа гэсэн үг тийм ээ.
За ингээд А-гийн ирэн бол 8-ыг өрч гаруй хасах 3, 2-ыг өрч гаруй хасах 3 гэсэн энэ хурдыг харьцуулахаар 4 гарна. За ингээд 2-ын 2 зэрэг гэсэн өөрчлөлээд А нь 2 буюу А бодисын ирэмб 2-той тэнцүү болж байна. За алхам 2 дээр болохоор В бодисын хувьд уруулын ирэмбийг тогтоох байгаа. За үүнд одоо А бодисын концентрац туршилт 3 2 дээр тогтмол байгаа учраас V3 буюу V2 гэсэн энэ туршилт 3-ыг туршилт 2 таар харьцуулах юм бол V-гийн ирэн болдохоор байна. За ингээд мөн дараагтай адилхан тооцоо хийгээд явах юм бол ерөнхийдөө л 2 гарч байгаа. 2-ын 1 зэрэгэд V-гийн ирэн бол 1 гараад ирж байгаа. За ингээд бид нар нөгөө A, V гэсэн тоо утгуудаа олоод явчихжээ гэсэн үг тийм ээ. За энэ үсгтийг ашиглаад одоо хурдны тэгтгэл болоод нэгжийг сонгох ийм даалгавар орж ирсэн байгаа. За нэгдүгээр дурлалын хурдны хуулийг бичнэ үү гэсэн байгаа. За тэгээд ингээд бичгээр ингээд багш нь энэ 1-ээс 8 хүртэлх энэ хөсдөгтөн дугаар дотор ингээд байгаа тийм ээ. За тэгвэл 4 дахь энэ хөсдөгтөн дээр бол бидний А-гийн ирэмбийг 2 гэж олсон, В-гийн ирэмбийг 1 гэж хэлсэн учраас хурдны хууль маань бол дараах байдлаар илэрхийлэгдэхээр C дээр нь 4 гэдгийг одоо сонгох байсан байна тийм ээ. Бодох нь шүү дээ. За урвалын нийт ирэмбийг ол гэхээр бид нар хурдны хуулиа олцсон, ирэмбээ олцсон, А-гийн ирэмб 2, В-гийн ирэмб 1 учраас 2 дээр 1 нэмээд ирэмб бол 3 гэт ингээд нөхөөд явах нэ. За дараа нь 5 дугаар алхам дээр болохоор туршилтын аль нэг өгөгдлийг ашиглаад хурдны тогтмолыг ол гэсэн байгаа. За ингээд нэгдүгээр одоо туршилтын үр дүнг ашиглаад за өмнөх тестэн дээр мөн гарч ирсэн тийм ээ хурдны тогтмолыг олоход хурдны хуулиасаа илэрхийлээд V-г концентрацуудад харьцуулахаар яваад байгаа шүү дээ. Тэгэхээр 2-ыг өрж гаруй хасах 3. За ингээд тэг 11-ийн куб болохоор 10-ын хасах 3 зэрэг ингээд E дээр K нь бол 2 гараад E дээр 2-ыг сонгоо. За хурдныхаа нэгжийг мөн хэмжих тухай. За энэ мөн тестэн дээр одоо хурдны тогтмолыг олох хэрэгтэй мөн адилхан. За нэгэнд бид нар K-г олохдоо V-г А-гийн квадратыг өржих V-д харьцуулж байгаа учраас моль литрийн хасах 1 секундын хасах 1 моль литрийн хасах 1-ийн квадрат өржих нь моль литрийн хасах 1. За ингээд моль литрийн хасах 1-ийн куб болон доор. За ингээд кубыг ингээд хураахаар байгаа тийм ээ. За энийг ингээд хэмээн нэг рүү оруулахаар бас тэмдэг жоохон доошоо дэшээ зэрэг нь орсон байгаа шүү. За энэгээ 3-таа байхаар ингээд молийн квадрат гэж. За ачаар. За молийн квадрат. За дээшээ орохоор литр квадрат нэмэх болоод молийнх нь болохоор хасах 2 болоод секундын хасах 1 гэдэг ингээд EP хүсэгтээсээ сонгоод авахаар ерөнхийдөө бид нар одоо бас хурдны тогтмолыг нэгж гаргадаг, тэнцвэрийн тогтмолыг нэгж гаргадаг энэ чадваруудыг бас эзэмсэх хэрэгтэй байгаа учраас багш нь даалгавруудаа ерөнхийдөө л бас тэнцвэрийн тогтмолын K-гийн тэнцвэрийн тогтмол болоод тийм ээ KC-гийн нэгж за тэгээд мөн одоо урлагийн хурдны хуулийн хурдны тогтмолыг нэгж гэх мэтлээ одоо ингээд нэгжүүдийг олох даалгавруудыг ер нь оруулж өгсөн байгаа. Энэ дээрээ бүгдээрээ хүүхдүүд манаас маш сайн анхаарахтай мөн одоо бид нар нөгөө хурдны ирэмбээс хамаарат хурдны бас нэгжүүдийг бас өөр K-гуудыг илэрхийлэх аргад бол багш нар нь одоо сургасан байгаа хаа гэж бодож байна. За мөн 2-2-ийн алхам 7 бодисын концентрацийг 3 дахин А бодисыг В бодисыг 2 дахин ихсэхэд хурд ер нь хэд дахин өөрчлөгдөх вэ гэсэн ийм даалгавар байна. За хурдны одоо анхны тэгтгэл бол бид нар гаргасан тийм ээ V тэнцүү K А квадрат V гэд гаргасан байгаа шүү дээ. За концентрац өөрчлөгдсөний дараа А бодисын концентрац хэд дахин болох юм бэ гэхээр 3-аар өржүүлнэ гэсэн үг тийм ээ. В бодисыг 2 дахин ихсэхээр мөн V-гийн хэмжээг 2-оор өржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энийг бид нар ингээд орлуулад ингээд бодох юм бол K 3-ын квадрат үржих 2 гэдэг ингээд бодохоор 3-ын квадрат 9 2-оор өржүүлээд V2 хурд бол ерөнхийдөө ямар болсон бэ гэхээр 18-ыг өржих K A квадрат. За ингээд хурд 2-ыг хурд 1-д харьцуулснараа бол одоо хурд хэд дахин өөрчлөхнийг олох байгаа. Ингээд 18 дахин өөрчлөгдөөд ингээд G дээр 1, H дээр 8 гэдэг ингээд сонгож байгаа юм аа. За тэгэхээр бид нар ер нь хурдны хуулийг тэгшгэлийг олох гэсэн энгийн ойлголтуудыг багш нар бас энэ даалгавартаа оруулж өгсөн байгаа. За Йон ба хийг таних арга гэдэг энэ хичээлийн хувьд энэ агуулгын хувьд бид нар зайлшгүй одоо
тэдэн зөвлөдийг анианктай таних аргуудаа бол ойлгож тогтоох шаардлагатай байгаа. Ямар катионууд ямар өнгийн тунцуудыг үүсгэдэг, яаж таньдгийг, мөн одоо дөлийг бодох, тийм ээ, хийнүүдийн одоо онцлог хийг яаж таних уу гэх мэтлэн одоо энэ 10 дугаар ангийнхаа энэ агуулгын онолуудыг зайлшгүй одоо чийж тогтоох зүйлүүд байдаг. За энэ дээр ингээд бид нар хүснэгт нь одоо үр дүнг өгсөн байна, тийм ээ. Үр дүнг ашиглаад дараах одоо 8 дугаартай бодисудаас ABCD бодисыг олох байгаа. За A-ийн хувьд бол одоо мөнгөний нитра заавал цайвар шар тундас үүсгэнэ, тийм ээ. Натрийн шиг ингээд нэмэгдвэл цагаан тундас, тэгээд илүүдэл оруулж дуустдаггүй гэж. За түрүүн тестэн дотор гарч ирсэн, тийм ээ. Аммиакгүй осмол дуустдаг нь аль вэ гэж цайрын гидроксидыг авч ирсэн. Тэгвэл магний. За тэгээд энэ нэг мөнгөний нитрат маань бол 7 дугаар бүлгийн аниануудыг танихад тохиромжтой гэдэг, тийм ээ. За ингээд цайвар шар, ингээд цагаан тундас, цайвар шар тундас гэдэг ингээд таньдаг байгаа шүү дээ. За ингээд явахаар ингээд бид нар энэ зүдгээр зүйлүүдээс ингээд аваад үзэхээр A бодис бол 8 буюу магний бором 2 таарж байгаа. За дараа нь болохоор B дээр 5 дахь бодис буюу хөнгөн цагааны холоор. За яасан бэ гэхээр натрийн хоош нэмэхэд цагаан тундас нь үүссэн. За тэгээд илүүдлэр натрийн хоошийг хийгээд байхад илүүдэл оруулж давуустдаг. За мөн энэ 10 дугаар ангийн номон дээр байна гэд багш нь өмнө тестэн дээр тайлбарсан учраас хөнгөн цагааны катион байжээ гэд таних нь байна, тийм ээ. За дараа нөгөө мөнгөтэйгөө бол аргентум молорын цагаан тундас уусан гэд ингээд 5 дахь бодис буюу алюминий холоор 3 байжээ. За C нь болохоор барица цагаан тундас үүсгдэг. За тэгээд бор тундас илүүдэл оруулж дуустдаггүй. За ингээд мөнгөний нитратаа бол өөрчлөлтгүй гэсэн үг байна. Тэгэхээр бид нар нөгөө төмрийн 3 валенттай гидроксид нь бол бор өнгийн тундас байна. За тэгээд сульфатын ион нь бол баритагаа бол цагаан өнгийн тундас үүсгэх аниан маань ингээд төмрийн берум 2 S руу 3 дахин буюу төмрийн 3 валенттай ингээд сонгож जैन, тийм ээ. За дараа нь D дээр болохоор цэнхэр тундас. За түрүүн бас нөгөө нэг D элементүүдээр гарч ирсэн шүү дээ. Зэсийн нэмэх 2 маань бол цэнхэр өнгийн ион байдаг вэ гэдэг. Тэгэхээр ингээд цэнхэр өнгийн тундас үүсэх илүүдэл оруулж дуустдаггүй. За бусад барын мөнгөтэй бол өөрчлөлт орохгүй гэдэг ингээд явчихж байгаа. За тэгэхээр нөгөө зэстэй 2 3 4 дахь хүснэгтэнд 2 нэгдэл байгаад байна. Зэсийн сульфат байсан бол барита тундас үүсгээс учраас өөрчлөлтгүй гэсэн учраас бид нар зэсийн нитраттай буюу D хариултыг сонгож байгаа. Тэгэхээр бид нар аниан катионы одоо тэр өнгө бодох, тундасны өнгө, тундас үүсгээд тэгээд тэр тундас нь одоо яаж уустдгийг. За чаашлаад мөнгөний хлорид, мөнгөний бромид, мөнгөний йодидыг одоо бас одоо яаж энэ гурыг хооронд нь ялгахыг гэдэг нөгөө уусж байгаа байдлаар нь одоо таньсан аммиакгүй осмол уусж байгаа сулруулсан концентраттай гэдэг ингээд хацуулсан онолыг 11 дугаар ангийн номон дээр илүү дэлгэрэнгүй байдаг. Энийг одоо та нар бас анхаарах хэрэгтэй шүү гэж хэлье. За дараа нь болохоор мөн хүснэгтийг ашиглаад дараах хийнүүдийг таних шинжийг нь харуулжээ гэсэн байгаа. За тэгэхээр EFG гэдэг зүйлийг нөхөх нь байна, тийм ээ. За хариултыг бол доорх хүснэгтээс авах байгаа. За хүчлэгжүүлсэн калиум пермангнатын өнгийг арилгадаг гэдэг ингээд аль хийвэ гэсэн үг байна, тийм ээ. За тэгэхээр ISO2 буюу өхрийн оксид маань бол 4 валентай өхрийн оксид маань бол одоо энэ калиум пермангнатын өнгийг арилгадаг байх нэ гэд. За чиглэсэн лакмусын цаасыг цайлгадаг бол F буюу одоо 3 буюу холоор. За нүүрс хүчлийн хийн онцлог таних шинж нь юу юм бэ? За нүүрс хүчлийн хийн маань бол одоо мөн одоо асж байгаа гол мөнгөтраадаг ер нь галын хоорны найрлаганд оролцдог байгаа шүү дээ, тийм ээ. Шатлалтыг дэмжихгүй юм хий байгаад байгаа. За ингэхээр бид нар одоо 5-ыг сонгох нэ. За 2-ын 4 органик хим буюу полимер нэгдлийн тухай. За органик химээс полимер нэгдлийг сонгосон байгаа. За ABCD гэсэн одоо даваартай полимерийн дэг өгсөн байна. За тэдгээрийн одоо төрөл болоод полимерчлтийн дүрэлт тохирох дугаарыг олоо гэсэн байна. За ингээд хүснэгтээс хариуг нь авах байгаа. За A хариулт болохоор A бодисын одоо полимержих уруулсан юу юм, тийм ээ. Ямар төрлийн ингээд даацахаар полиалкин буюу полимерч уруулаар үүсгэх нь, тийм ээ. За V зураг болохоор 6 буюу полинилемлипер конденсацийн уруулаар.
нь байна. За C болохоор мөн одоо полимержих буюу за тэгээд полиалкены нэгдэл байна. За ингээд D болохоор 5 буюу тийм ээ полиамид конденсацийн уруулаар үүссэн полимер байх нэ гэд. За үүнийг багш нь хойно бас жоохон дэлгэрүүлээ та бүхэн танилцуулахаар оруулсан байгаа. За ер нь полимержих урвал поликонденсацийн урвалын ялгаа юу юм бэ? За полимержин гэдэг нь бол одоо тухайн одоо нэг мономер нь өөртөө олон дахин давтагдаж нэмэгдээд явахыг полимержих урвал гэж байгаа. Поликонденсат гэдэг болохоор дагалдах бүтээгдэхүүн үүсээд байгаа. Тэргээрээ ялгаатай. Одоо жишээлбэл полимержих урвал дээр дагалдах бүтээгдэхүүн байхгүй байхад поликонденсацийн урвал дээр ус, ааш холоор зэрэг жижиг молекулууд бол ялгарч байдаг. За тэгээд полимерийн төрөл нь болохоор бол ерөнхийдөө бол хоёрчин холбоотой байдаг. За поликонденсацийн урвалд орж байгаа полимер нэгдэл үүсэж байгаа тэр мономерийн тэр төрөл нь болохоор хоёр үйл ажиллагааны бүлэгтэй. Одоо жишээ нь OH, сон, NH гэх мэт бүлгүүдийг ингээд хоёр бүлгийг өөртөө агуулсан ийм онцлогтой байгаа нь шүү дээ. За гинжний өсөлт нь болохоор ингээд полимержих урвал маш хурдан явагддаг байх нь. Поликонденсацийн урвал бол алхамаар удаан явагддаг ийм онцлогтой байх нь. За молекул массын хувьд бол мономерийн массыг n дахин авсантаа тэнцүү байдгийг бид нар мэднэ тийм ээ. N дахин гэж бичсэн байдаг шүү дээ. За мономерийн массуудын нийлбэрээс ялгарсан молекулын массыг бас хассантаа тэнцүү. Нөгөө дагалдах бүтээгдэхүүнтэй учраас бас тэрийг тийг тооцохгүй болохгүй байх нь тийм ээ. Ааш холоор ялгарсан бол, ус ялгарсан бол гэх мэтлэн бусад жижиг молекул ялгарсан бол түүнийхээ массыг нэмжээж одоо тэр молекулын массыг мономерийн масс гарч ирэх нь тийм ээ. За жишээ полимер нь бол одоо полиэтилен, поливинил болоор идэхэд найлон, полиэпир гэх тэрлээ мэрлээ ингээд явж байгаа. За тэгэхээр бүгдээр энэ ямар полимержих урвал маань бас тийм ээ. Полимер нэгдэл маань бол ийм хоёр урваллаар үүсдэг байх нэ гэдэг бол маш сайн харьцуулаад ингээд ойлгоод байгаарай. За 2-4-р дараачийн хэсэг нь болохоор уургийн бүтцийг харуулсан байгаа. За энэ дээр уургийн бүтц дээр ингээд ерөнхийдөө ингээд харах юм бол уургийн бүтц маань бол анх дахь, хоёр дахь, гурав дахь, дөрөв дахь гэсэн бүтцтэй байгаа. За багш нь дараах нэг хэсгээр ингээд товч мэдээлэл оруулсан байгаа. За хэлбэр дүрс нь ямар байх юм бэ? Анх дахь шугамн, хоёр дахь нь мушгаа эсвэл нуглаа, гурав дахь нь 3 хэмжээст бөмбөлөг, олон хэлхээд цогцлбор гэдэг ингээд гол хэлхээ нь бол пептидийн холбоо, хоёр дахь бүтцээр болохоор устрагчийн холбоо. За 3 дахь бүсдээр хажуугийн бүлгийн ээр холбоо гэж орж ирнэ. За тэгээд 4 дахь бүсдээр хэлхээ хоорондын хүч гэж орж ирж байна. Жишээ нь амин хүчлийн хэлхээ бол одоо анх дахь уургийн бүтцийнх нь креатин буюу торго гэдэг тийм ээ. Миоглобин, гемоглобин бол одоо бас 3 дахь 4 дахь бүс байна. За энэ зөв хариултын хувьд энэ бүтц бол юуг харуулсан бэ гэхээр 3 дугаар бүтцийг харуулсан байгаа учраас багш нь 3-ыг жоохон тодтогч тайлбарлая. За уургийн 3 дахь бүтц нь бол 2 дахь бүтц бүхий хэлхээ орон зайд бүхэлдээ нугалраад өрмөц 3 хэмжээт хэлбэртэй бөмбөлөг ийм уцслаг болдог. За мөн холбоо нь амин хүчлүүдийн хажуугийн бүлгүүдийн ээр групп. За энэ дээр ингээд зурган дээр харуулсан байгаа. Амин бүлгүүд. За тэгээд мөн дисэлпүүдийн гүүр гэсэн байгаа. За ингээд дисэлпүүдийн SS гүүр үүссэн байна тийм ээ. Хүчтэй ковалент холбоотой, ионы холбоотой, гидропоп буюу ван дер Валсын уснаас ингээд зүгтгөх хүч ван дер Валсын хүчтэй гэдэг ингээд мөн устрагчийн холбоотой гэх мэтчлэн ингээд энэ зурган дээр үлээл ингээд 3 дахь бүтцийг нэлээд сайн тайлбарлаж өгсөн байгаа. Та нар манаас хараад бусад уургийн бүтцүүдтэйгээ харьцуулаад ингэж тогтоож харах юм бол бас их зүгээрээ. За тэгээд уургийн бүтцийн тухай бол бас биологийн хичээл дээр бас нэлээд нарийн бас судалж байгаа хаа хүүхдүүд. За дараа нь 2-4-ийн дараагийн хэсгээр дараах зурагт бензол 1,3 диамины синтезийг харуулжээ гэж. За ингээд шат 1, шат 2, шат 3 гэдэг тийм ээ. Бензол 1,3 диамин үүсэж байгаа. За даалгаварч юу гэж өгсөн бэ нэхээ шат 1 таргалзах урвалжийн дугаарыг бол шат 3 таргалзах урвалжийн дугаарыг бол гэсэн байгаа. За тэгэхээр энийг багш нь хойно нэлээд дэлгэрүүлсэн байгаа. За энэ дээр бол одоо шат 1 дээр NO2 үүсчин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр за хөхрийн хүчлийн орчинд азотын хүчлэлтэй урвалд орснороо бол нитро бүлэг 1-р шатанд бензолын цагирагтан тэгээд дараагийнх нь болохоор нитро бүлэг маань 2 болсон байгааг харж байгаа бах тийм ээ. За тэгээд 3 дугаар шат гэсэн байгаа учраас 3 дугаар шатанда бид нар G дээр нь 6 буюу цагаан тоглох
давсны хүчлээ очинд авсан байгаа. За ингээд бензол 1,3-ийн усан усмлын орчин үүсэж байгаа нэгдлийн маань усмлын орчин ямар байгаа юм бэ гэхээр ерөөхдөө бол энд амийн бүлэг байгаа учраас суйрлаг шинжийг үзүүлнэ. За нитро байсан бол хүчлэг шинжтэй байх гэсэн байна тийм ээ. За амийн бол аммиак маань бол одоо усан усмалтай бол аммоник гидроксид гэхээр ерөөхдөө аммиак өөрөө суйрлаг шинжтэй гэж бид нар үздэг шүү дээ. Тийм учраас амийн бүлэг 2 байгаа учраас энэ үүсэж байгаа бензол 1,3-ийн амийн усан усмлын орчин маань бол суйрлаг шинжтэй байх нэ. За ингээд түрүүний 1-р шатын денитражуулах урвалыг багш нэгээд ерөөд нь нитро бүлэг 2 дахин болтол энэ өхрийн хүчилтэй азотын орчинд ийм урвалжийг холимог нитрожуулагч холимогоо ашиглаад 90-100 градусд бол явагддаг байх нь тийм ээ. Дараа нь болохоор 3 дугаар 1,3-ийн нитро бензолыг амийн бүлгээ болгон хуургаж байгаа учраас лабораторид бол төмөр эсвэл цагаан тоглого байдаг. Тэгээд өтгөн давсны хүчилтэйгээр ингээд урвалын нөхцлөө сонгож өгөөд за үйлдвэрлэлд бол одоо устрагч никл, палладий катализаторыг хэрэглэдэг байх нэ. Ингээд дараах байдлаар энэ урвал маань бол амийн бүлэг маань бол нитро бүлгээ амийн бүлгээр солих энэ урвал явагдаж байх нэ. За ерөнхийдөө синтезийн нэгдсэн схемыг аваад үзэх юм бол бензолоос тийм ээ 55 градуст азотын хүчил өхрийн хүчлийн холимог юм орчноор нитро бензолыг үсгээд за мөн цаашаага 95 градус болоход азотын хүчил өхрийн хүчлийн холимог уруулжаар үйлчлэнээрээ бол нитро 1,3-ийн нитро бензолдоо шилжээд за 3 дугаар шатандаа бол төмөр эсвэл тийм ээ никл бидний хувьд сая цагаан тоглого байсан тийм ээ. Ингээд орчныг аваад ингээд 1,3 диамийн буюу ийм суйрлаг шинжтэй бензолын нэгдлийг үүсгэж байгаа ах нэ. За ер нь цаашид бидэрт ер нь ингээд дасгал даалгаврууд ингээд багшийн зүгээс хэлэх багшийн чиглүүлэх гол ойлголт онлыг бол багсан бишээ туслаад бие даалтаа бол чиглүүлж байдаг тийм ээ. За ийм учраас одоо тестийн харилцааг бол дэлгэрэнгүй хариултаагаар бол тайлбарлаж өөртөө бол ийм хилцүүлэг хийж явах нь бол бидний онлоо баттгах бас нэг онцлог суурь болдог. Мөн ингээд цаашид энэ тулгуур онлуудыг бол заавал одоо үнэлгээний сурагч арга зүйн бол ингээд ажиллаад явах нь бол бидэрт чухал байна гэдгийг та нар маань харсан баг. Мөн 10 11-р ангийн өөрийнхөө одоо дасгал бүлэг сэдв бүрийг бол бас ажиллаж дуусгаад өөрийнхөө агуулгын хасгалаа бол хүүхдүүд маань нөхөрөө. За тэгээ бие даан давтад бол анхаарах хүүхдүүд агуулгаа одоо бие даан давтахтаа анхаарах юм бол хүүхдүүдийн агуулгаа мартах одоо сул байх юм бол агуулгаа мартах гэдэг шүү дээ. Хэдийгээр ингээд саяын даалгавруудыг аваад үзэхэд 10, 11, 12-ийн үзгэрэлтэй ингээд цөөн хэдэн даалгаврыг оруулсан байгаа. Ингээд аваад үзэхэд бидний бас дундаж гүйцэтгэл маань бол одоо 37% гэдэг маань бол бас тийм ээ харьцангуй доогуур байгаад байна гэсэн үг шүү. За тэгээд ерөнхийдөө бол бид нар нэг сорил алдаан дээр хэрхэн ажиллах вэ гэдэг дээр бол багш болгон та нарыг чиглүүлж байгаа. За тэгвэл ерөнхийдөө бол багш нь бол юу гэж боддог вэ гэхээр алдсан асуулт бодлогоо бол дасгалаа бол маш сайн тэмдэглэж аваад тэгээд түүнийхээ шалтгааныг илрүүлэх. Би одоо ингээд энийг мдээгүй байж байгаа алдсан байна уу эсвэл тийм ээ одоо үүнийг мэдж байгаа хэрнээс лумсргүй алдаа гаргасан байна уу гэх мэтлэн эсвэл одоо тэмдэглээд дугуулахтаа алдсан байна уу гэх мэт өөрөө ямар алдаан дээр ямар шалтгаан байгааг илрүүлдэг байх хэрэгтэй. Тэгээд одоо шалтгаанаа илрүүлсэн бол үнэхээр одоо би нэг мартсан эсвэл ойлгоогүй үлдсэн байна гэх юм бол нөхөд судлах тийм ээ өөрөө бие дааж унших тэгээ багшийн тусалцаа найз нөхдийн тусалцааг авах гэх мэтээр алдаан дээр ажиллах. Тэгээд зөв хариулт нь бол тайлбар онлоор байвал их зүгээр байдаг гэж багш нь боддог. Ерөнхийдөө бол өөрийн үгээр ингээд дэлгэрэнгүй тайлбараа бичээд ингээд харахад. За ингээд ерөнхийдөө бол ингээд шинэ ингээд 100 тест ажиллаад байж байгаа дээр эхлээд нэг 100 тестийн одоо 40 тестийн одоо саяхтай адилхан ингээд 4 задгаа даалгавар дээр сорил дээрээ ажиллаад тэгээд алдсан тестээ цааш нь ингээд бас гүйцэд ойлгоо шинжилээд явах юм бол бас их үр дүнтэй шүү. Тэгээд дараа нь ер нь өөртөө бол юм алдааны юм хөтлөөд явбал бас зүгээр юм гэсэн юм анхаарлыг та бүхэндээ хүргэж байна. Сайн багш итгэл найдвар төрүүл төсөөллийг асаад сурах хүслийг бадрааж чаддаг гэдэгтээ та нар маань санал нийлж байгаа бах. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн одоо шалгалтын шалгалтанд нь амжилт хүсье.